Сүн хүчлийн бактерийг одоо хоёулаа нөгөө эсэглэн хүнс цагаан эдэг яриад байна. За нэмэлтээр нөгөө бактери гэд шууд уухаар ярьж эмийн хэлбэрээр нь ярьцлаа. Гэтэл жимсгэн дээр гэж бас байх юм. Ногоон дээр байт юм уу? Байгаа. Зөв. Тийм. Өөрөөр хэлэх юм бол ер нь одоо вино ингээд хийж байгаа та энэ түүхийг бол нэлээд сайн мэддэг баг тий. Вино ихээр тухайн нутаг болгоны вино өөр онцлог тий. Муж болгонд одоо Франц тэгэхээр муж болгонд винонууд нь өөр. Тэгэхээр виног одоо хийхин тулд яадаг вэхээр ер нь ихэнх хөрөнгөнүүд нь тухайн виног эсгэж байгаа одоо тэр хөрөнгөний мөөгөнцрүүд нь штэ. Тэр нь яг виноныхаа жимсний ус үзмнийхээ гадаргуу дээр амьдарч байгаа. Хөрөнгөний мөөгөнцрийг тэгэл тэрийг эсгэхээр тэгээ явчихна. Тэгээ цаашаа тэр нь чи эсгээд ингээд үнэр амттай нэгдэл үсгээд сайн чамжи вино гардаг штэ тий. Яг тэрнтэй адилхан юунууд гарч ирж байгаа нөхөр одоо манад ургаж байгаа төрөл бүрийн жимсгэн юунууд ч өөрснөө тодорхой хэмжээний бактериудыг агуулдаг юм. Их олон янзын бактери агуулдаг. Тэр дотроос бид нар жишээлх юм бол сүүчлийн бактерийн сонирхоод судлаад байгаа байхгүй юу? Тийм зөвхөн сүү цагаан эдийн дотроос төдийгүй жимсгэн босод одоо хүнсний ногоонууд дээрээс сүүчлийн бактери хүнсний үйлдвэрлэлд бас юунд их хэрэгэлдэг вэ гэхээр жишээлх юм бол нөгөө байцаа дарахад та хэд мэдж байгаа бол тийм үү? Эсэглэн. Тий, одоо байцаагаа хэрчээд тэгээд биднээс давслаад тэгээд дарчдаг штэ. Тэгэхээр тэнд амьдарч байгаа сүүчлийн бактериуд нь өөрснөө үржээд тэгэнгүүтээ тэр чинь сүүний хүчил үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээ үүссэн сүүний хүчил нь бусад микроорганизмыг ургуулахгүй муутгахгүй гэсэн үг. Хэрвээ зөв иссэн байцаа байх юм бол тэнд сүүний хүчил үүсгээ тэр нь болохоор нөөцлөгч бодис болчихж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ гоё эсгэлэн амттай тий. Сайн байцгаана уу үзэгчтэй сонсогчдоо. Хөх зингэр радиогийн weekly подкаст эхлэхэд бэлэн боллоо. За тэгээ өнөөдөр дөнгөж одоо энэхүү подкастын маань сонсож үзэж байгаа хүмүүстээ багахан тайлбар өгөхөд за энэхүү weekly подкаст маань шинжлэх ухаан тань мэдхийн талаар зочтой уурж авчираад ярилцдаг. Мэдээж шинжлэх ухаан тань мэдэх гэхээр маш олон сэдвийн хүрээнд бид нар ярилцсан. Маш олон зочид олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцдаг ийм подкаст байгаа. За тэгэхээр нэлээд олон зочинтой би бас ярилцсан. Энэ удаад бас нэг зочноо студид урьж авчирсан. Зочноо эхлээд танилцуулъя. Тэгээд дараа нь сэдвээ одоо та бүхэндээ танилцуулна. Өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн профессор доктор Бат Жаргал манай студид ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгээ хоёулаа өнөөдөр их сонирхолтой сэдвийн дагуу ярина. Одоо сүн хүчлийн бактери. За тэр дундаа би бол айраг гэд хэлчихье. Айргаа тойроод энэ сүн хүчлийн бактери гэж яг юуг хэлдгийг. Тэгээд энийг тойрсон маш олон нөгөө ярих хэвээр сэдвүүд хөндөгдөөд ингээд зөвлөд хөндөгдөөд яригадаад явах бах. Тэ? Тэгэхээр хоёулаа энэ талаар бид хоёр ярина. Тэгээд энэ сүн хүчлийн бактери одоо сүүлийн үед хүмүүс пробиотик пребиотик гэх их яриад байдаг болчихсон ийм нэршлүүд та ингээд дэлгүүрээс ингээд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахтаа нөгөө эсэглэн бүтээгдэхүүнүүд за цагаан эдэгээ хэлчихэ. Цагаан эдээ худалдаж авахад тэр энэ нэршлүүдийг хардаг болчихсон байна. Тэгээ энийг яг мэрэгжлийн хүн хурж ирээд ямар учир жанцантай зүйл байдгийг юун зөв юун буруу ингээд маш сайхан тайлбарлаад ярьж өгнө гэдэгт итгэлтэй байна. За ингээд хоёулаа сүн хүчлийн бактери за энэхүү сэдвүүрүүг орохоос өмнө Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн профессор доктор хүн ирсэн учраас би яг одоо энэ Монгол Улсын их сургуулийн биологийн тэнхимийн биотехнологийн одоо энэ хөтөлбөр за энэ Монгол Улсын их сургууль яг энэ чиглэлээр ямар одоо хүмүүс ажиллаж байна тий ямар судалгаанууд хийж ирсэн гэд түүхээс нь яриагаа эхлэе гэж бодож байна. За юуны өмнө энэ нэвтрүүлэгт оролцохыг урьсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд судалгааны ажлаа танилцуулахын хажуугаар би бас энэ хөтөлбөрийн талаар товчхон мэдээлэл өгөх одоо хугацаа гаргаж өгч байгаа туйл их баярлж байна. Тэгээд Монгол одоо улсад дээд боловсрол үүсгэн хөгжсөн 1942 оноос эхлээд ялангуяа одоо шинжлэх ухааны салбар бол Монгол улсад үйл ажиллагаагаа эхлэх, судалгаа шинжилгээ хийх бүхэл нөхцөл болцоо тавигдсан гэсэн үг. За тэгээд энд одоо мал эмнэлэг, хүн эмнэлгийн салбарууд дээр биологийн хичээлүүд орж исэн. Тэр дотроос 1966 оноос эхлээд Монгол улсад анхны биохимч, биологч, биохимч мэргэжилтэнгүүдийг бэлдэж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд их урт хугацааны түүх болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад 1966 оноос
хоош маш олон тооны одоо нэр хүндтэй судлаач, шинжээч, биохимч эрдэмтэд бэлтгэгдсэн. За энэс хоош бол яах вэ гэхээр 1992 оноос хойш болохоор биотехнологич мэрэгчнүүдийг бэлдэж ирсэн. Ялангуяа одоо манай энэ дээр биологи, биотехнологийн сургууль одоо гол үүргийг гүйцэтгэж явсан гэж хэлж болно. За өнөөдөр бол биднээс бараг жил болгон нэг 20 хүүхэд биохимч мэрэгчлэлтнээр за 50 хүүхэд биотехнологич мэрэгчлэлтнээр бэлдэж байгаа. Тэгээд манай залуучууд бол одоо сүүлийн үеийн залуучууд бол зөвхөн Монгол улсад гэхгүй олон улсын түвшинд нэр хүндтэй ихтэй сургуулиудад гэсэн түвшний сургалтуудад суугаад төгсөөд маш олон тооны одоо эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд нэр төртэй ажиллаж явж байгаа. Одоо мөн улс орныхоо ч гэсэн хувийн болон улсын хэвшлийн энэ салбаруудад их олон залуучууд ажиллаад үр бүтээлтэй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ салбарт одоо гол чухал үүргийг гүйцэтгэсэн манай Ахмад үеийн эрдэмтдээ биднээс бол бас дуртахгүй болохгүй. Жишээлх юм бол би хамгийн түрүүнд энд манай одоо миний одоо өөрөө удирдагч Балдорж огшигаа бас заашгүй дуртах ёстой. Яг тэгэхээр Балдорж огш маань Монголд энэ сүүн бүтээгдэхүүн тэр дотроо айргийн судалгаагаар одоо шинжилгээний докторийн зэрэг хамгаалсан ийм эрдэмт хүн байгаа. Миний бакалаврын болон магистрийн ажлын удирдагч байсан. За мөн одоо энэ 1959 оноос ахуулаад энэ судалгааны ажлуудыг хийсэн байгаа. Жамсран доктор Жамсран байгаа, Жамсранжив багш байгаа. За дээрэс нь манай Намсрай багш байгаа гэд Монголд бол ер нь 1959 оноос эхлээд энэ эсэглийн сүүн бүтээгдэхүүн Монголын одоо малын сүү тэр дотроо гүүний саамны судалгаанууд бол нэлээд эрчимтэй хийгдсэн, айргийн судалгаа нэлээд эрчимтэй хийгдсэн. За мөн одоо хөдөө аж ахуйн их сургууль дээр Индра багшийн судалгааны ажлууд бас орж ирдэг. За хөдөө аж ахуйн их сургууль дээр болон одоо Монгол Улсын их сургууль дээр бол энэ судалгааны ажлуудын их усур бол ерөнхийдөө бүгдээрээ Монгол Улсын их сургууль дээр одоо хийгдсэн энэ судалгааны ажлаас бас салбарлаж явсан ажлууд байгаа. Тэгээд одоо л ангаахын шинжилгээ ухааны Анагаахын шинжилгээ ухааны их сургууль дээр бас одоо энэ талын судалгааны ажлыг хийж байгаа. Манайд тэнхимд одоо энэ гүүний саамны судалгаагаар доктор хамгаалсан Намсрай багш бол одоо сая одоо ч одоо ажлаа үргэлжлүүлээд биш одоо настай л да. Тэгэхээр за энэ хэсэг нэг л юу болчлаа. Тэгээ. За тэгээд ерөнхийдөө яг уу гэхээр Намсрай багшийн хувьд бол энэ 1974 онд гүний айраг саамны судалгаануудыг хийгээд тэгээд анагаахын шинжилгээ ухааны их сургуульд одоо биохимийн тэнхимийг байгуулж үндэслэж авсан хүн. Тэгэхээр энэ Монгол Улсын их сургуулийн биохимийн тэнхимээс салбарлаад маш олон эрдэмтэд бусад ихтэй сургуулиудад ажиллаж байсан гэсэн болж байна. Сүүлийн үеийн судалгаа хийж байгаа эрдэмт дотор бол манай Очир Хуйг багш байгаа. За бас Очир Хуйг багшийн хувьд болохоор сарлагын сүү ингэний сүүний уургийн судалгаануудыг хийсэн Франц доктор хамгаалсан ийм эрдэмтэн. За миний хувьд бас одоо энэ эсэглийн сүүн бүтээгдэхүүний биологийн идэвхшин чанар тарг айрагнаас ялгаж авсан сүүчлийн бактерийн биологийн идэвхт ураг пептидийн талын судалгааг бас Францаас хийж докторийн зэрэгээ хамгаалсан. За одоо бас одоо манай оюун дэлгэр гээд багш байгаа. Энэ нас сүүчлийн бактерийн судалгаагаар Японы докторийн зэрэг хамгаалсан гэдэг. Энэ бол ингээд Балдорж огшийн үеэс ахуулаад биднээс одоо ингээд шавь сургалтаар шиг гэдэм үү те залгамж одоо тасралтгүй үргэлжлээд өнөөдөр хүртэл одоо энэ судалгаа их сургууль дээр цөмн болоод явж байгаад бол бас их бахархалтай байдаг. За манай тэнхмийн хувьд бол зөвхөн одоо айраг тарганы биохимийн судалгаа хийхээс гадна энзимийн судалгааг хийж байгаа. За энэ дээр манай одоо про агшийн нэрийг зайлшгүй дурдах хэрэгтэй. Монгол Улсын их сургуульд бол 40 гаруй жил ажилласан юм мундаг эрдэмтэн байгаа. Сүхтолгор багш эмийн ургамлын судалгаа сүхтолгор багш хийж байгаа. За мөн одоо манай тэнхимд байсан Батхүү багш, Нармандах багш гээд Монгол орны эмийн ургамлын судалгаа одоо сүүлийн үеийн залуучуудаас Сувдмаа гээл те. Тэгээ доктор хамгаалсан залуучууд бас яг энэ судалгааны чиглэлүүд дээр ажиллаж байгаа том эрдэмтэд байгаа. За мөн одоо ахиад уург юуны судалгаатай маань холбоотой молекул биологоор одоо манай Лавгсрун доктор байна. Иммунологийн чиглэлийн судалгаа хийж байгаа. За дээрэс нь одоо манай хэрэглээний инженер технологийн сургуульд байгаа манай одоо Шав Болдоотер гэл бас уургийн судалгаа хийж байгаа гэд ер нь бол сүүлийн үеийн одоо залуучуудыг залуу эрдэмтдийг дуртахад бол бас их олон чиглэл рүү нарийнсан чиглэл рүү судалгааны ажлууд бас явж байгаа. Тэгэхээр нэлээд том баг бүрэлдэхүүн одоо энэ судалгааны ажил
хийж байгаа гэсэн үг болж таарах нэ. Таатай шүү. Манай одоо тийм залуу хүмүүс дотор нэмээд одоо бас Баярмаа огшийнхаа нэрийг дурдах ёстой болох баах, Баямөнх докторийнхаа нэрийг дурдах ёстой бах. Ер нь бол манай одоо биохим биотехнологийн хөтөлбөрт байгаа эрдэмтдийн хувьд ажиллаж байгаа багш нарын хувьд бол 100% докторийн зэрэгээ хамгаалсан. За тэгээд энэ бүгд найрамдах Франц, Улс, Япон, Герман, тэгээд Болгар, Чех гээд их олон газар одоо докторийн зэрэг хамгаалсан эрдэмтдтэй ажиллаж байгаа. Маш их хүчтэй баг байдаг гэж хэлж болно. Зөв. Ааха. Тэгэхээр нөгөө өмнөх эрдэмтэд, залуу судлаач эрдэмтэд нийлсэн баг л байна шүү дээ, тий. Ер нь бол энэ биохимийн чиглэлээр эрдэмтэд маань тоо жоохон цөөн байна уу? Эсвэл одоо бол гайгүй болсон байна уу? Өмнө нь бол мэдээж цөөн тоогоор л эхэлсэн байж таарна, тий. Тий. Яг их сургууль хэд байгаа вэ гэдэг асуудал, тий. Их сургуульд бол одоо яг одоо энэ чинь biological science гэдэг биологийн суурьтай биохимч эрдэмтэд гэдэг утгаараа яах юм бол молекул биологийн чиглэлийн судалгаа хийж байгаа хүмүүс ч гэсэн биохимдээ бас хамаараж авчдаг. Биохим биотехнологи гэхээр одоо ер нь одоо биологийн энэ процессыг технологид биднээс яаж хэрэглэх вэ гэдэг тал руу судалгаа хийж байгаа. Бараг нэлээд олон эрдэмтэд хамаарна гэсэн үг. Тэгэхээр тоог бол биднээс их цөөн гэж харахгүй байгаа. Зөв. Тийм. Ер нь бол нэлээд хангалттай. Ялангуяа одоо сүүлийн үед дэлсэж орж байгаа оюутнуудын тоо, магистр докторт дэлсэж байгаа оюутнуудын тоо гэдэг ингээд ирэх юм бол хангалттай болоо. Тэгэхээр дээрэс нь яг үхээр манай одоо мэргэжлийн бас нэг онцлог бол энэ зөвхөн Монгол улсаар хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлэх юм бол яг үхээр ерөөсөө эн чинь их сургуульд Монгол Улсын их сургуульд бэлтгэж байгаа залуучуудын хувьд агсын түвшний сургуультанд гадаадын ихтэйд сургууль руу бол шууд эрэхтэй. Тийм ч учраас одоо жил болгон манай дээр ингээд зүүн Азийн химийн биологийн нийгэмлэгийн профессорууд ирээд өөрснөө бүр сонгон шалгаруулалт хийгээд ингээ манай оюутнууд тэтгэлгүүд аваад явчихдаг байхгүй юу. Тийм. Тэгэхээр яг нэг талаас энэ маань юунд айгуу сайн зүйл болж байна вэ гэхээр биднээсийн бэлтгэж байгаа төвшнүүд оюутнууд бол олон улсын төвшөнд хангалттай одоо мэрэгчлэн бэлтгээд гаргаад нийлүүлж байна гэсэн үг. Нөгөө талаасаа яах вэ гэхээр олон улсын түвшинд тэгэхээр гадны ихтэй сургуулиудад ингээ шууд үргэлжлүүлээ сурчихна гэдэг маань оюутнуудын хувьд одоо тэтгэлгийн хувьд ч гэсэн лабораторийн нөхцөлийн хувьд ч гэсэн сайхан нөхцөл бүрдээд ирчихэж байгаа байхгүй. Цалин мөсийн нөгөө тэр хүүхдэд судалгааны ажлын арга зүй туршлага яагаад тэгээд зэрэг дэв өгөөд төгсгөжж штэ диплом өгөөд. Тэгэхээр манай оюутнуудын хувьд бол энэ нэг сайн хэрэг яг буцаж ч бол нэлээд ихэнх нь ирж байна. Төгсөд ирсэн оюутнуудын маань хувьд одоо манай хамгийн түрүүнд бол шинжилгээ ухааны академийн хим технологийн хүрээлэнч гэдэг юм уу тий биологийн хүрээлэнч гэдэг юм уу одоо энэ МОНС эрдэм шинжилгээний хүрээлэнч гэдэг юм уу маш олон газар манай төгсөд ирсэн доктор хамгаалсан залуучууд одоо ажиллаж байгаа. Сая ингээл өнгөрсөн жил баха ерөнхийлөгчийн нэрэмж тэтгэлэг авч байгаа ингээд залуусыг харсан чинь яг л манай одоо хөтөлбөрөөс төгссөн 7-8 хүнээс шиг л авч явах шиг харагдсан. Лавл 3 нь манай төгссөн биднээсийн гараар гарсан шавнар байсан. Тэгэхээр яг харахгүй энэ улс оронд хэрэгтэй мэргэжлүүдийг биднээс бэлтгэж байгаа юм байна гэж бодоод идэв шүү дээ тий. Таатай шүү. Энэ талаар сонсоход за таны яриан донд биохимч, биотехнологич гэсэн хоёр үг орж ирж байна. Ялгаа нь юу вэ? Тийм. За биохим гэдэг бол ерөнхийдөө амьд организмын химийн найрлага тэртлийн судалгаанууд хийж байгаа мэргэжилтэн. Биотехнологич гэдэг нь бол ер нь зөвхөн яг биохимич гэхгүйгээр те ерөөсөө биологийн процесс, биолог амьд организм доктор явж байгаа процессыг ашиглаад одоо үйлдвэрлэл хийх, технологи боловсруулах тэр талын мэргэжилтэнгүүд гэсэн үг. Тийм. Тэгэхээр энд маань одоо биотехнологи гэдэг дээр бас зөвхөн биохимиас гадна одоо генетик, молекул биолог, биофизик, микробиолог гэх хүрээлэн байгаа орчин гэдэг маш олон хөтөлбөрүүдийн одоо салбар дундад одоо энэ одоо суур мэдлгүүдийг эзэмшиж энэ хүүхдүүд бас мэргэжилтэн болж төгсдөг гэсэн үг л дээ. Тийм. Тэгэхээр биотехнологи дээр бол биднээс биологийн шинжилгээ ухааныхаа ололт амжилтыг техник технологитой хослуулж орчин үеийн техник технологитой хослуулж тэгж явах тэр талын мэргэжилтнүүд байна гэсэн үг болж таарах нь. За ийм сайхан түүхтэй одоо яг үйл ажиллагаа ер нь бол товчхондоо бол та танилцууллаа те ингэж явж байна. Маш гоё амжилттай явсан байна. За тэгвэл одоо хоёулаа үндсэн сэдв рүүгээ оръё. Өнөөдөр их сонирхолтой сэдвгээд сонсогчд сэдвийн дагуу ярина гэд үзэгч сонсогчдод хэлсэн байгаа. Бид нэр эхлээд бол айраг за тэгээ айргаа тойроод одоо энэ нь бол сүн хүчлийн бактери гэж ярина гэж байгаа тийм. Тэгэхээр манай Монголын цагаан идэ айраг, таараг одоо өөр юу идэ хоормог гэл тийм. Энэ олон цагаан идэ бүр арт центр орно гэж байгаа. Эднэрт байдаг сүн хүчлийн бактерийн талаар хоёулаа ярилцсан тийм ээ. Тий.
Тийм. Ер нь Энэ юу сүүн хүчлийн бактери гэж яг юуг хэлээд байна? Амьд уу? Бичил оргин одоо бичил биетүүд гэх үү? Тийм. За юунаас эхлэх хэрэгтэй болж таарах вэ гэхээр ерөнхийдөө одоо энэ эсгэлэн сүүн бүтээгдэхүүн гэсэн нэг ойлголт байгаа юм. Тэр энэ хүн төрөлхтний түүхт одоо түүхийг ингээд зөвхөн үзэх юм бол сүү ингээд саачдаг хэсэг хугацааны дараа ээдээд гашилчдаг тий. Одоо муудчих чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ сүүг яаж удаан хугацаанд хүмүүс одоо хоол хүнсэндээ хэрэглэх вэ гэдэг талаар одоо эртний хүмүүсээс ахуулаад ингээд арга боловсруулсан байна л да. Тэгээд ингэж явж байгаа ямар зүйлийг ойлгосон бэ гэхээр сүүг биднээс удаан хугацаанд хадгалж чадахгүй ч гэсэн сүүгээр хийсэн бүтээгдэхүүнийг биднээс удаан хугацаанд хэрэглэж болох юм байна гэсэн ойлголт гарч ирсэн. Тэгэхээр энд ямар одоо технологи боловсруулагдчих вэ гэхээр сүүг эсгэх гэсэн ойлголт ороод ирж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол сүүн дотор одоо тодорхой ашигтай микроорганизмууд буюу одоо энэ бичил битнүүд ургах юм бол хэсэг хугацааны дараа энэ сүүгийн чинь сүүн бүтээгдэхүүний чинь муутахгүй хадгалчих тийм нөхцөл тий одоо хотод эцгүүлгээ даахгүй хямраагаа даахгүй тэгсээр нэ хүнс болчих юм бүтээгдэхүүн гарч ирж болох юм байна. За дараа нь тэрийг яах вэ гэхээр шүүгээд хатаагаад одоо юу гэдэг нөгөө зааруул болгоод хадгалагч гэдэг юм уу тий эсвэл одоо шүүгээд ингээд бяцлаг болгоод хадгалагч гэдэг юм уу гэдэг дэлхийн маш олон улс оронд янз янзын технологиуд боловсруулсан боловч ерөнхийдөө нэлээд төстэй. Өөрөөр хэлэх юм бол бичил биетний тусламжтайгаар энэ сүүг боловсруулад удаан хугацаанд хадгалаад хүнсэндээ хэрэглэх тийм боломж нэгдсэн гэж хэлж болно. Тэгээд ирэхээр ямар асуудал гарч ийн вэхээр ямар одоо сүм бүтээгдэхүүн маань дотроо юугаар ялгарчдаг вэ гэхээр тухайн одоо хэрэгжилж байгаа сүнийхээ төрлөөс тий жишээлх юм бол ингийн сүү хэрэгжилж гэнэ үү, гүүний сүү хэрэгжилж гэнэ үү, гүүний саам хэрэгжилж гэнэ үү, тий өнөөний сүү хэрэгжилж гэнэ үү гэд ямааны сүү юу, хоньны сүү юу, тий эсвэл одоо юу гэдэг ингээд сүнийхээ төрлөөс нэг хамаарж бүтээгдэхүүнүүд нь ялгаатай болох. Нөгөө хэсэг нь болохоор хэрэгжилж байгаа технологиос хамаарж. Технологи дотроо юунууд нь ороод ирж гэнэ үү гэхээр ямар төрлийн бичил биетэн хэрэгжилж байгаа юм бэ гэдгээс хамаарат ингээд бүтээгдэхүүнүүд нь өөр болоод явчихсан юм байгаа. Тэгээд яг хаа шин чанарын хувьд, найрлагын хувьд ялгаад авах юм бол сүм бүтээгдэхүүнийг биднээс уургийн гаралтай бүтээгдэхүүнүүд ч гэдэг юм уу, тосны гаралтай бүтээгдэхүүнүүд ч гэдэг юм уу, эсгэлэн сүм бүтээгдэхүүнүүд гээд үндсэн 3 хэсэгт хувааж явчихж байгаа юм л да. Тэгэхээр тэр дотроосоо биднээс юуг нь илүү их сонирхож судлаад байна вэ гэхээр нөгөө эсгэлэн сүм бүтээгдэхүүн. Тэгвэл эсгээд байгаа процесс чинь юуны тусламжтай явж гэнэ вэ гэхээр микроорганизмын тусламжтай, бичил биетний тусламжтай явж байгаа процесс гэдэг. За тэгэнгүүт тэр дотроо одоо Монголд бол биднээс чинь уламжлалаараа маш их хэмжээний ер нь зуны дэлгэр цагт бол сүм бүтээгдэхүүн тэр дотроо эсгсэн сүм бүтээгдэхүүнээ их хэрэглэдэг хүмүүс шүү дээ. Хөдөө орон нутгаар явж хахад одоо ч тэр хэвээр айраг их хийдэг нутгууд бол зундаа сайхан айргаа уучаал яваад байдаг тий. Тэгээ нэг их айхтар махцах идэхгүйгээр айргаа уучааж яваад байдаг. Тэгээд тэгэхээр энд маань яг үхээр энэ бүтээгдэхүүн чинь өөрөө төгс хүнс болчихж байгаа байхгүй юу? Төгс хүнс гэхээр тухайн хүнд организмд нь шаардлагатай бүхий л шимт нэгдлүүдийг өгдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл уураг, үл орлогдох амийн хүчлүүд, үл орлогдох одоо энэ тосны хүчлүүд, эссенциал тосны хүчлүүд гэж биднээс ярилдаг те. Витаминууд, за тэгээд одоо тодорхой хэмжээний нүүрс усыг энэ хүнс маань өгөөд одоо тэрнээс өөр юм хэрэглэхгүй байсан ч гэсэн хүн яах нь эрүүл, чирэг амьдрал дах бололцоог зөвхөн айрга уугаал. Тийм, төгс хүнстэй орж явчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр доторх ингээд судалгааг мэдээж одоо Европт эхэлсэн тий. Одоо үйлдвэрлэлийн нөхцөлд одоо тарг хийн гэж ингэхэд чинь биднээс Streptococcus thermophilus, Lactobacillus bulgaricus гэх нэг Булгарын тарг гэл хамгийн анхны судалгаануудын тэгдэл тэгэл энэ одоо Булгар таргины хөрөнгийг гаргаж аваад ингээд эмчилгээ, тэжээлийн шин чанар бүхий ийм хүнсний бүтээгдэхүүнд ийм организмууд байдсан байна гэдгийг асуудал тогтоосноос хойш одоо дэлхийн нийтээр энэ хөрөнгийг хэрэглээд тарг үйлдвэрлэж байгаа. Сүүлийн үед юу нэмэгдээд ороод ирж байна вэ гэхээр сүм бүтээгдэхүүн дотор пробиотик шин чанартай одоо микроорганизмуудыг бас нэмдэг болсон. Тэгэхээр пробиотик болон пробиотик биш гэж чи түрүү асуулаа тий. Тэгэхээр пробиотик болон пробиотик биш микроорганизмууд маань бас юугаар ялгаатай болчих вэ гэхээр ер нь бол пробиотик микроорганизм гэдэг маань хүний бие дотор амьдрах чадвартай одоо микроорганизмууд, ашигтай микроорганизмууд гэсэн үг. Тэгэхдээ тэн чинь бас өвчин өсгөгчд орж ирээд амьдарч штэ. Тийм. Тэгэхээр хүний бие дотор амьдрах чадвартай ашигтай тэр дотроо одоо сүүшлийн бактериуд ороод ирчихэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол энэ бактериуд бол ер нь бол яг одоо үндсэн юу нь болохоор хүн, мал, амьтны ходоод эцний замд амьдрах, ялангуяа нарийн эцэнд амьдрах чадвартай организмууд байна гэсэн үг. Нөгөө талаасаа эсгэлэн сүм бүтээгдэхүүн дотор тэр хөрөнгөнүүд бас ороод ирсэн байдаг.
Эсгэлэн сүм бүтээгдэхүүн дотор яг үндсэн хөргөнөөс гадна пробиотик шин чанартай одоо хөргөнүүд бас ургаж яд. Биднээс одоо манай одоо судалгааны нэг одоо чиглэл болохоор эсгэлэн сүм бүтээгдэхүүн дотроос тэр пробиотикийг ялгаж байгаа. Сэн судалгааны ажил яваад байгаа. Гэхдээ олон улсын түвшинд болохоор бас ямар хэлбэрээр тэрийг ялгаж аваад байна вэ гэхээр жишээлх юм бол нөгөө няра хүүхдийн гидснээс өтгөнөөс тий няра хүүхдийн яг сүгээр хоолж байгаа хүүхдийн өтгөнөөс лактобациллус астофилусыг ялгаж аваад тэгээд астопилны тарх хийчихэж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг юм бэ? Бифидо бактерийг бас ялгаж аваад бифидо тарх хийчихэж байгаа. Тэр бол үндсэн одоо оршин суух газар нь тэдгээр бактерийг хүүхдийн гиз гэсэн үг. Эрүүл хүүхдийн гиз аахна шүү дээ. Тэндээс баасан дотроос нь ялгаж аваад тэгээд хөрөнгө олгоод хэрэгжилж чинь гэсэн үг. Ямар сайн. Одоо биднээс энэ зах зээлд хэрэглээд байгаа астопилны тараг, бифидо тараг бол тэднээс бол гол онцлог шин чанар нь одоо эдгээр бактериуд одоо хүүхэд том хүн ялгаагүй уулаа гэхэд хотоодон дотор маш хүчлэг байгаа шүү дээ. Тэр хүчлэг орчныг даваад дараа нь одоо 12 нуулаа гиз рүү орохоор нөгөө цөс энтер ялгарч байгаа шүү дээ энзимууд. Тэр цөстэй орчныг даваад тэгээд гидсэн дотор очисон хойно гадна талаараа ийм полисахарид нийлэгжүүлдэг байхгүй юу? Тэгээд гидсний хан дээр очиж суучна гэсэн үг. Тэгээл тэндээ хуваагдаад үржээл тэр хүн эрүүл байх нөхцөлийг хангаж өгдөг. Тийм бактериудыг пробиотик гэдэг. Биднээс тийм шин чанартай бактерийг юунаас хайж ялгаж авч тодорхойлоод байна вэ гэхээр эсгэлэн сүм бүтээгдэхүүнүүдээс ялгаж авч тодорхойлж байгаа. Тэгэхээр тэр бактериуд ч өөрөө маш одоо тийм биологийн өндөр идэвхтэй нэгтлүүдийг зарим бактериуд нь ялгаруулдаг. Тэгэхээр тийм одоо биологийн өндөр идэвхтэй нэгдэл ялгаруулж яах үгүй юу гэдгийг бас ялгаж шүүж дотроос нь ялгаж тодорхойлно гэсэн л үг л дээ. Тийм ажил судалгааны ажлын маань нэг чиглэл бол тэр болоод явчихж байгаа. Тийм. Тэгэхээр энэ пробиотик гэдэг маань одоо орчин үед бол их модны болчиход байна шүү дээ, тий. За миний баг асуух гэжсэн асуултуудыг та ер нь бүгдийг баг базаал ингээл сая бол ярьж байна. Хүний биед яг ямар хаана нь очиод яаж ажилддаг юм бол энэ бактериуд гэдэг ингээд эдгээр чи бүгдөө амьтай тий амьтай. Тэгээд энэ бактериуд за одоо та сайн энэ сая хэллээ шүү дээ тий ингэж ажиллаад хүний биед ороод ингэдэг. Муу ашиггүй бактери гэж бас байх бах тий. Ер нь бол яах вэ гэхээр ийм юм байлаа нэг тоо. Одоо биднээсийн биед одоо сүлээд их найд гэж яриад байгаа шүү дээ тий. 40 триллион буюу 40 их найд хүний биеийн эсэдэг гинэ. Тэгээ бактери нь хэд орчин байна гэж бодож байна. Бүр тэрнээс их юм болов уу? Тэрнээс их тий. Өөрөөр хэлэх юм бол бараг 3-4 дахин их. 100 триллион буюу 180 их найд бактери биднээсээ цуг амьдарч байна гэсэн үг. Тий. Тэгээ нийт эсийн тоолох юм бол одоо бараг эн чинь юу ах нэ штэ. Маш олон тооны бактериуд амьдарч байна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Тэгвэл тэр бактериуд бол ерөнхийдөө хүнтэй яг ингээд симбиоз маягаар эвтэй найртай ингээд амьдарч байгаа бактериуд. Өвч үүсгэгч биш шүү. Хүний арьсан дээр байна, ходоод эзний замд байна, одоо амьсгалын замд байна, тий одоо шээсний замд байна гэдэг ингээд бүхэлдээ биднүүсийн бие бол бактериор хучигдсан байдаг. Хэрвээ энэ бактериуд байхгүй болоод устдад алга болчих юм бол энэний орыг юу очиод эзэмшиж гэнэ вэ гэхээр бусад одоо өвч үүсгэгч юм уу бусад бактериуд гэсэн үг. Энэ агаарт байгаа хөрсөнд байгаа бусад бактериуд очиод эзэмших магадaltaй. Тэгэд энэ дэр би бас нэг хичээл дээр хүүхдүүдэд бас одоо яг сүүгчлийн бактеритай холбоотой бас хүмүүс сонирхолтой байж магадгүй л дээ. Нэг юу ярьдаг зүйл нь манайхан нөгөө хийсвэр гэж яриад байдаг тий. Хийсвэр хаалгаа. Тий, хийсвэр хаалгаар төрөх одоо байгалийн замаараа төрөх. Мэдээж маш олон ээж нар одоо амь насны заалтайгаар тэр хаалгааг өөрөө хүсээгүй сонгож аваад төрж байгаа. Тий, тэр бол бас биднээс бол яа харахгүй одоо ээж ирүүл байх хэвээр хүүхд ирүүл байх хэвээр үндсэн шаардлага. Тэрний хажуугаар бас яах вэ гэхээр заримдаа хүүхдүүд за би ер нь залуучууд те их төрөхөд их өвддөг гэсэн кесаро хэлчихье гэсэн шийд гаргаж байгаа бол тэр бас буруу шүү гэж бас тайлбарлаж өгдөг байхгүй юу. Яг тэгэхээр хүний хамгийн анх ходоод гидсний замд орж ирж те гидсэнд нь орж ирж сууж байгаа бактери хаанаас ирдэг вэ гэхээр ээжх нь өвтрэнээс ирд юм байна л да. Энгийн төрөх замаар төрж байгаа хүүхдүүдийн хувьд болохоор ингээд тэр замаараа няра өгч ингээд гарна штэ. Тийм гарах үедээ залгид юм байна. Тэгээд ээжихээ тэр тренд байгаа сүүчлийн бактериуд гэдэг байхгүй эрүүл ээж чинь тэрийг ходоод гидсэндээ суулгаад авчдаг. Гэтэл одоо кесрогоор төрж байгаа хүүхдүүдийн хувьд болохоор нөгөө шууд эмнэлгийн агаар руу гаргаж ирээд амьсгалуулчихж байгаа учраас эмнэлгийн агаар дотор байгаа тэр энтеробактериуд айгүйх гидсэнд нь суучдаг.
Эхний гидсэн дотор сууж байгаа бактери нь тэр болчдөг. Тийм учраас яг үхээр одоо аюу амархан ходоод гидсэн хямарч гад байдаг. Тэгэхээр тийм хүүхдүүдэд зориулаад яах хэрэгтэй болж таарч байна вэхээр биднээс яг аргагүй нөгөө пробиотик бактериуд өгөх шаардлагатай болж байгаа байхгүй. Гидсэнд нь хэвийн микрофлор одоо суулгаж өгөх хэрэгтэй болж таарх нь шүү дээ. Тийм нэг асуудал. Тэгэхээр энэ дээр биднээс бас сонголт хийхтэй тий бас нэлээд шинжлэх ухааных нь үндэс юу байх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй шүү гэд энд би бас оюутнууд яг тэгэхээр манай оюутнууд чинь бас 19 20 эдэн настай хүүхдүүд тий одоо нөхөр өрчгийн насны хүүхдүүд гэдэг учраас бас тэрэн дээр бас нэлээд одоо шинжлэх ухааны үндэстэй тайлбаруудыг би бас хэлж өгдөө. Нөгөө талаасаа бас удаан хугацаанд антибиотик хэрэглээд байгаа хүмүүс дээр яадаг вэ гэхээр нөгөө 100 их найд бактериудын маань бас устгаж яах гэсэн үг байхгүй. Одоо эцсийн замд байгаа хэвийн микрофлоруудыг ч устгаад хайчаар зөвхөн өвчин үсгэгч нь биш те. Бүгдийг нь устгаад хайчаар яах вэ гэхээр эргээгээд дисбактериоз буюу одоо хэвийн бактеригүй болоод тэгэхээр ходод эцсийн замын хямралууд үүсдэг. Сүүлийн үеийн судалгаагаар яаж бас юунууд айгүйх гарч ирж байгаа нөхөр энэ дисбактериоз болж байгаа нөхцөл чинь эргээгээд маш олон тооны харшлуудыг үүсгэж яж гэдэг юм уу те нэлээд олон өвчлөлттэй холбоотой болоод явчихж байгаа олж тогтоосон байна. Тэгээд тийм учраас биднээс одоо энэ зөвхөн өөрийнхөө биеийн эсийг харьлаа зогсохгүй одоо бид байгаа энэ ашигтай микроорганизмуудаа харьлах талаар бас их бодлоготой хоол хүнс эмийн байцаа хэрэглэх шаардлагатай болчихж байгаа байхгүй. Яг хөө манайхан антибиотикийн эмчилгээ хийлгэсний дараа дандаа юунууд уудаг штэ пробиотикууд уудаг тий. Одоо яг эмчтэр очиод ингээл эм бичүүлээд авахад хажуугаар нь бактери уугаарай гэх. Тэгэл хүүхдүүдтэй байнга өгч штэ. Тий. Одоо маш олон төрлийн бактериуд манад ороод ирсэн байгаа тий. Тэгээ тэднэр нь хэр одоо оновчтой ч юм бид нар мэдэхгүй штэ уу гэхээр нь л заа уулгахаас тэгэхээр нөгөө эмч бичээд өгсөн тэр ашигтай бактериуд дотроо бас тоотой. Тий. Заавал антибиотик уусны дараагаар бактери уух ёстой. Энэ ямар учиртай? Бактери ороод яадын антибиотикийн нөгөө тэр одоо хүчтэй хортой байдлыг нь устгах тийм үү? Яадаг юм бол? Тий, ер нь яг антибиотик уухаар нөгөө өвчин үсгэгч микроорганизмуудыг маань дарангуйлна гэсэн үг шүү дээ. Өхүүлнэ гэсэн үг болж байгаа байхгүй. Гэтэ тэр маань одоо зөвхөн өвчин үсгэгчээ дарангуйлаа зогсохгүй ходод гидсний замд байгаа ашигтай бактериудыг ч устгаа тоогийн цөөн болгочихж байгаа. Тэгэхээр араас нь заавал одоо ийм пробиотик бактериудыг уу гэдэг эмчивчээд өгчдөг. Ер нь бол тэрийг уух хэрэгтэй гэсэн үг. За бүр уу чаддгүй махад одоо бифидобактертэй ч гэдэг юм уу, астапилны тарагч гэдэг юм уу, тэ сүү цаа бүр болохгүй сүү цагаа эдэг ахиухан хэрэглэх гэсэн үг болчиход байгаа байхгүй юу. Тэгжээд биднээс яаж яах вэ гэхээр ходод гидс ялангуяа нарийн гидснийхээ замд хэвийн микрофлортой болж байгаа гэсэн үг. Хэвийн микрофлора хадгалаад авах юм бол хэрийн одоо эн чинь өөрөө одоо янз бүрийн гадны өвчин үүсгэгч ороод ирэхэд хүний организм гэдэг чинь системийнхээ хувьд аваад үзвэл маш сайн хамгаалах зохицолгоотой байдаг байхгүй юу? Биднээс одоо арай механикаар юм их ойлгодог ус. Одоо сүүлийн үед энэ маш олон тооны шинжлэх ухааны нээлтүүд гарч ирээд энэ байна ийм айгуу сайн хамгаалтын системтэй юм байна. Маш сайн зохицолгоотой юм байна гэдгийг одоо их илрүүлээд хүмүүс энийг их сайн ойлгодог болчиход байгаа. Тийм. Тэгэхээр эн чинь зүгээр нэг хоолоос аванд юм хийж байгаа юм шиг зүйл биш байж тарах гэдэг чинь хамгаалтын системтэй. Гаднаас маш их хэмжээний өвчин үсгэгч ороод ирлээ ч гэсэн хэрвээ одоо дархлаа сайн хүн бол тий өвчин үүсэхгүй тусахгүй байх боломжтой. Тэгэхээр энэ дархлааны системд бас яаж яах вэ гэхээр энэ ходод гидсний замд байгаа микроорганизм чинь чухал үүрэгтэй болоод явж байгаа байхгүй хамгаална гэсэн үг. Хэрэг ямыг тэр одоо юу гэдэг нь цусны судас руу нэвтрүүлчихгүй хамгаалаад наан задлаад устгаад ингэчих чадвартай байна гэсэн үг болж таарх нь шүү дээ. Тэгэхээр энэ замыг зайлшгүй эрүүл байлгах хэрэгтэй. Энд хэвийн микрофлортой байх хэрэгтэй. Ялангуяа одоо зөвхөн ходод гидсний зам ч гэхгүй арьсан дээр үүсэж байгаа янз бүрийн өвчлөлтийн хувьд ч гэсэн ялгаагүй арьсан дээр хит их хэмжээний хүчтэй гормонитос янз бүрийн юмнууд ингээл хэрэглээл хүмүүстэй сайн ингээл янз бүрийн юм хэрэглэсээр хагаад арьсныхаа хэвийн микрофлорыг бас байхгүй болгочихж байгаа байхгүй юу. Тэгэхээр сүүлдээ яаж яах вэ? Тэр арьс маш мэдрэгч гэдэг юм уу? Энэ өвчлөлн цаашаа үргэлжлээд байх ч гэдэг юм уу? Эсвэл бүр одоо харшлын шин чанартай өвчлөл рүү орчих гээд байдаг. Тийм учраас сүүлийн үед бол бас энэ арьсан дээр ч гэсэн одоо энэ пробиотикуудыг хэрэглэдэг тийм технологиуд гараад ирчихсэн явж байна. Тэр байтугай одоо яаж яах вэ гэхээр бүдүүн гидсэн дээр пробиотикуудыг одоо трансплантац хийдэг. Эрүүл хүний өтгөнийг одоо тэр одоо ходоод гидсний хямралтай бүдүүн гидсний хямралтай хүмүүст одоо шилжүүлэн суудаг тийм суулгадаг тийм технологиуд хүртэл сүүлийн үед гарч ирж явж байгаа байхгүй. Тэгэхээр юуг хамгаалах гэдэг нь вэхээр хэвийн хүний хэвийн микрофлорыг одоо биднээс
бүрэн бүтэн хамгаалалтаа ойлгож чадах юм бол тэр болгон өвчин үүсэд байхгүй тийм нөхцөлтэй байна гэдгийг бол нэлээд сайн ойлгочихсон явж байгаа. Тийм. Тэгэхээр энэ тал руугаа яхаар монголчуудын хувьд бол бас нэлээд туршлагатай ах нэр шүү дээ. Ерөөсөө баг бүх юм дээр сүү цагаан эдэгээ хэрэглээл те нөгөө айраг таргаа хэрэглээл явж исэн. Энэ маань биднээс хотод эцснийхээ замдч тэр одоо энэ юунуудын хувьд ч гэсэн бусад одоо эд эрхтнүүдийн хувьд ч гэсэн одоо эрүүл байх нөхцөлийг хангадаг ийм ашигтай шин чанартай организмууд бүхий функционал амьд хүнсийг биднээс их олон зуун жил энэ турш хэрэгэлсэн хүмүүс болж таарад байгаа юм. Танаас би түрүү нөгөө ингээ антибиотик уухлаар бактери давхар хэрэглэнэ гэдэг ингээд сонслоо яриад байгаа шүү дээ хоёлаа. Гэтэл энэ дээр тэр миний бас асуумаар юм тэр бактерийг хэр их удаан хугацаанд хэрэгжилж иж хүн өөртөө суулгаж авах. Зүгээр нэг 2-3 хоног антибиотик хэрэглэсний дараа бактерийг хэрэглэжлээ болоо гэх юм. Яг нөгөө өгөгдсөн тунгууд байгаа штэ. Хэрвээ тэр үнэхээр пробиотик шин чанартай чиний ходоодны замд өвчлгүй амьдраад тэгээд цаашаа одоо юу гэдэг 12 нуглаа гисээр дамжаад нарийн гис рүү орж ирээд тэгээ өөрөө полисахарид нийлэгжүүлээд гисний ханд наалчих чадвартай бактери бол нэг удаа уусан ч гэсэн тэр цааш ингээд үргэлжлээд юу ячна. Амьдрч чадна гэсэн үг. Хэрвээ тийм шин чанар байхгүй бол юу гэдэг хүчил тесвэрлэх шин чанаргүй бол тэр чин ходоодонд ороод ер нь задарчин гэсэн үг болж тарах нь шүү дээ. Ходоодны хүчилж pH айгу юу гэдэг байхгүй одоо pH 1.5-аас 2 гэдэг ч юм уу их хүчлэг орчин байгаа. Тэр орчин чи хэрийн бактерийг задлаад хайчдаг гэсэн үг. Тинч бас нэг хамгаалч явагдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ маш хүчтэй энзимүүд орж ирнэ. Хэрийн уургийг задлаад хайчихна гэсэн үг тий. Тэгэнгүүт цаашаа 12 нуглаа гис рүү ороод ирэхээр бас нөгөө тос уург одоо юу гэдэг нүүрс усын бүгдийн задлаад хайчдаг энзимүүд дундуур нэвччихэж цаашаа 12 нуглаа гиснээс цаашаа дамжиж нарийн гис рүү орно гэсэн үг шүү дээ. Тэр болгоныг тесвэрлэх чадвартай тийм бактери байх юм бол хэрвээ одоо чи антибиотик уух хугацаанд 7 хоног уугсан бол 7 хоног уухад чиний гидсний хэвийн микрофлора сэргчнэ. Тэр бол нэг их тийм асуудалгүй. Яг тэгэхээр бактерич өөрөө маш богино хугацаанд хуваагддаг байхгүй юу? Нэг нь 2, нэг нь 2, 2 нь 4 гэдээ бүр геометр прогрессор үржиждэг. Тэгээд тохиромжтой орчинд ороод ирэх юм бол тэр бактерич маш амархан хугацаанд биднээс мэдэн штэ тарг бүрхэд нэг 4 цаг л хангалттай байдаг үстэй тий. Сүүн дотроо хийгээл яг тохиромжтой температурт нь тавьчихад 4 цагийн дараа сайхан тарг бүрлдээ тэр чинь нөгөө бактерийн тоо чинь юу гэдэг одоо тэрбум гараж явчихна гэсэн үг байхгүй 1 мл-т. Тэгэхээр яг тэрнтэй адилхан биднээсийн хотод гисний замд ороод ирэхээр тохиромжтой нөхцөлд ороод ирсэн бактериуд бол маш хурдан хугацаанд үржинэ. Хоолны орлогын бактериуд ч гэсэн ялгаагүй тий. Дархлаа муутай хүн халдвар авлаа маш богино хугацаанд хордлого өгөөд тий хордлогонд орчдөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас ер нь бол бактериуд чинь нэг ялгаа нь маш хурдан хугацаанд үржих боломжтой байхгүй юу? Тэгэхээр биднээс зөв бактери бас юу яах хэвээр дэмжих хэвээр гамнах хэвээр хайрлах хэвээр гэсэн бас нэг тийм ойлголт. Биднээсийн судалгаа бол юу тал руугаа явж гэнэ вэхээр ийм ашигтай шин чанартай бактериудыг эсгэлэн сүм бүтээгдэхүүнээсээ ялгаж авах. Дайрагнаас, таргнаас, хормоноос гэдэг юм уу тий. Тэгээд тэрэгээрээ цааш нь одоо бүтээгдэхүүн хөгжүүлэх гээл. Тэгэхээр сүүжлийн бактери дээр нэг онцлог шин чанар нь биологи итгэж шин чанарууд гэж байгаад байгаа юм. Тэгэхээр биологи итгэж шин чанарууд дотор нь биднээс юу гэлээ их оруулаад байна вэхээр саяны ярьсан тий янз бүрийн одоо өвчин үүсгэж бактериудын эсрэг идэвхтэй бол сайн байна. Тэрийг ялгаж авах гэдэг. Тэгэхээр тэр өвчин үүсгэгч бактериудын эсрэг идэвх нь юу юм бэ гэдээ цааш нь гүнзгийрүүлээ судалж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол миний одоо судалгааны ажил бол бас тийм. Одоо бактерицин гэж нэрлэгддэг. Антибиотик байдалтай төстэй гэхдээ уургийн нэг л байгаа байхгүй юу? Тэгээ сүүжлийн бактери ялгаруулдаг. Тэгээд тэр бактерицинийн ямар төрлийн бактерицин ялгаруулад байгаа юм бэ гэдгийг тэрийн бүр бактери тусдаа одоо тэжээлийн орчинд дотор өсвөрлөөд тэр уургаа ялгаж аваад бүтэц байгууламжийн тодорхойлоод үйлчлэх механизмын тодорхойлоод гэдэг юм уу бүр тийм нарийн судалгаа руу ороод явцдаг. Тийм. Тэгээд дараа нь тэр бактерийг одоо юу гэдэг хоол хүнсэнд хэрвээ тэр одоо агуулгадах юм бол эргээгээд антибиотик шин чанартай байна шүү дээ. Зүгээр яг бактерицин антибиотик хоёрын бас нэг ялгаа нь юу ах вэ гэхээр антибиотик бодисуудын хувьд ихэвчлэн бага молекултай нэгдлүүд байдаг. Нэг онцлог шин чанар нь организмууд энэ антибиотик төсвөртэй байдал антибиотикт одоо төсвөртэй байдал нь бол ингээд бас генээр дамжаад ингээд удамшаад зарим нь бүр генээрээ дамжихгүй гений хөндлөн шилжилтээр нэг организмаас нөгөө организм шилжээд явждаг аюултай байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр бас манайх Монгол улсад одоо бас сая нэг том төсөл хэрэгжээд дуусж байгаа. Энэ бичил биетний төсвөрчлөлт гэдэг. Тэр энэтэй холбоотой ажлууд дээр бас манайхан оролцож явсан. Төслийн одоо анхан шатны тэр стандартуудыг орчуулах зөвхөн одоо энэ төсвөртэй бичил биетнүүдийг эмнэлгийн орчин ер нь орчинд маш аюултай зүйл болчиход байгаа байхгүй нөгөө өвчин төсвөртэй микроорганизмуудын тэр шин чанар дамжих халдварлах
Тэр тал дээр одоо биднээс одоо стандарттай байж яах вэхээр энийг хязгаарлан зогсооно тий. Нөгөө ийм бичиж өгөхөөс ахуулаад антибиотик бичиж өгөхөөс ахуулаад одоо үлдэгдэл антибиотикаа яаж устгах уу хүртэлх чинь бүх үйл ажиллагаа. Тэгээ энэ зөвхөн хүнд биш маалд газар тариалангийн ургамалд гээд бүх юмн дээр одоо сүүл үед антибиотик хэрэглэдэг болсон юм байна л да. Тэгэнгүүт энэний эсрэг одоо биднээс эсрэгч байхтай энийг одоо хязгаарлах, хяналтанд байлгах тэр талын одоо судалгааны ажлууд бас манад нэлийн эрчимтэй хийж байгаа стандартууд нь нутагшаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас биднээс сүүлд дараа яг уу сонирхол дэлгэрүүлж ярьж болох байх. Энэ гэхдээ биднээс нөгөө сүү хүрчлийн бактери бол тийм антибиотик шин чанар гэхээсээ илүү яг үхээр бактерицидын шин чанартай гэдэг тий. Уургийн гаралтай нэгдэл нийлэгжүүлдэг. Тэгээ тэр судалгааг нь бол биднээс нэлээд өндөр түвшинд судалгааны ажлууд хийж явж байгаа. Тийм шин чанартай бактериудыг нэг нь тэр бактерийн эсрэг идэх. За нөгөөх нь болохоор одоо та бүхэн хэрвээ мэдж байгаа бол даралт байгаа шүү дээ. Цусны даралт бууруулах үйлчилгээтэй ийм пепцидүүд байдیں۔ Тэгэхээр тэр пепцидүүдийг нийлэгжүүлэх чадвартай бас бактериудыг ялгаж авах гэл. Тийм. Одоо нөгөө Японы кальпис гэл нэг ундаа байдаг шүү дээ. Тийм 50 мл-ээс савлцсан. Тэгээд тэр ямар үйлчлэгээтэй байдаг вэ гэхээр нөгөө даралт бууруулах үйлчлэгээтэй трипепцид гэж байгаа. 3 амин хүчлээс тогтсон. Тийм пепцидийг агуулсан ундаа байдаг байхгүй. Тэгэхээр хүн одоо юу гэдэг өглөө нэг ийм тэр жижиг савтаг уучхад бол даралт ингээд доктортой бариад идэг гэд. Тэгэхээр энэ дээр яаж яана вэхээр тэр ангиотензин хуургач энзим саатуулагч бодисууд гэж байдаг. Пептидүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнтэй адилхан үйлчлэгээ үзүүлдэг ийм бас бактериудыг ялгаж аваад манайхан бас манай бас нэг докторантын судалгааны ажил одоо ингээд шар бүрцгийн сүүн дээр ийм ундаа бэлтгээ те технологи боловсруулад ингээд явж байгаа пациент энэ авцсан ажил байгаа. Мөн одоо үнэний шар сүүн дээр үнэний сүүний одоо шар сүүн дээр бас энийг ургуулад тийм даралт антиоксидант идэвхтэй гэж бас бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлууд гэдэг. Ингээд ерөнхийдөө яг үхээр биологичтэй шин чанартай сүүжлийн бактериудыг уламжлалт сүүсэн бүтээгдэхүүнээс ялгаж авах ажлууд бол их нэлээд одоо өргөн хийж байгаа. Энд чинь нөгөө судалгааны багийн ажил болохоор зөвхөн нэг хүн дээр биш маш олон тооны магистр докторууд тий бас докторантууд бас хамрагдаж явж байгаа гэж хэлж байна. Тийм ээ. Тэгэхээр хоёулаа энэ сүүн хүчлийн бактериуд дээр тэр дундаа айргийг жоохон ярий гэж бодож байна. Жишээ нь айраг дундаа бид нар яагаад сайхны айраг, Булган аймгийн сайхны айраг сайхан гэж ярьдаг вэ? Тэгвэл энэ говийн бүс ч юм уу одоо өөр чиглэл рүү айраг арай өөр байгаад ер нь энэ өөр байгаад байгаагийн ялгаа юу вэ? Тэн дотор сүүн хүчлийн бактериуд тэгвэл өөр байна гэсэн үг үү? Ялгаа байна гэсэн үг үү? Тийм, ер нь бол яг ийм мэл юм байл л да. Манайхан түрүүн би хэлжсэн 1959 оноос ахуулаад энэ айргийн судалгаа хийсэн тийм. Тэгээ айраг дээр бол сүүжлийн бактериас гадна бас гол үүрэг гүйцэтгэж байгаа зүйл нь болохоор дроошууд гэдэг байхгүй юу? Дроош ийс хөрөнгөний мөгөнцөр гэсэн үг шүү дээ. Тэгээ хөрөнгөний мөгөнцрүүдийн хувьд болохоор гол онцлог нь сүүжлийн бактери бол ер нь сүний хүчлэл үүсгэнэ. Тараг шиг гэсэн. Айраг бол ингээд юутай шүү дээ нэг юм чимцгийн самтай, спирттэй, үнэр нь өөр тийм бүтээгдэхүүн. Тэгэхээр тэр спиртийн агуулмжийг нөхцөлдүүлэхэд дроошууд аягүй чухал үүрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол сүүжлийн бактери сүүний хүчлээ үүсгэчлээ үүссэн сүүний хүчлийн цааш нь задлаад этанол болгож хувиргадаг. Процесс дроошууд орд юм байна. Тийм. Тэгээд сүүжлийн бактери энэ хөрөнгөний мөгөнцөр хоёрыг чи ургах температур нь ялгаатай. Тэр яг биднээс нэг лабораторийн туршилтын юмнууд дээр бас нэлээд их гардаг л да. Тийм сүүжлийн бактери бол нэлээд өндөр температурт ургачдаг. Хөрөнгөний мөгөнцрүүд арай нам температурт ургачдаг гэсэн үг. Яг одоо микроорганизмын найрлагуудыг аваад үзэх юм бол ер нь зөвхөн айрагч гэхгүй одоо уламжлалт аргаар бэлтгэж байгаа хөрөнгөнд байгаа микроорганизмууд ерөнхийдөө нэлээд төстэй. Хэрвээ та одоо айрагны их хөрөнгө яаж гаргадаг талаар үзчихсэн харж байсан бол ямааны тарг бэлтгэж байгаа тэрийгэ бүлж байгаа дараа нь айрагны их хөрөнгө гаргаж аваад ингэж явцдаг. Жишээлх юм бол Архангай хотондоос ахуулаад биднээс бас юуны хэрийн судалгаанууд хийж хахад Архангай хотондоос хамгийн анхны их хөрөнгө нь ингээл дамжиж аваад явсаар агаал хамгийн сүүлд нь булганы сайхан руу ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хөрөнгөний хувьд бол айхтар тийм ялгаа бол байхгүй. Яг тэгэхээр тэрэнд хөрөнгөний мөгөнцөр нь байна тий. Тэгээд сүүжлийн бактериуд нь байна. Тэр байтугай тухайн одоо орчны хөрс, ус, ургамлын микроорганизмууд ч гэсэн тодорхой хэмжээгээр орчиж байгаа байхгүй юу? Тийм. Зүгээр илүү том ялгаа нь одоо яг ийм юуных нь ялгаа нь юун дээр байж таарч байна вэ гэхээр одоо химийн найрлагын хувьд ялгаатай байна. Яагаад тэгэхээр тэнд зөвхөн нэг организм биш
бүлэг организмын бүтэн организмуудын систем ажиллаад үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд дунд үүсэж байгаа янз бүрийн одоо дэгдэмхийн нэгдлүүдийн хувьд ялгаатай байж болно. Тэ амт өндрөөд спиртийн агуулмжийн хувьд ялгаатай байж болно. Ахиад яг үхээр нөгөө микроорганизмууд чинь уурга задлах идэвхтэй энзимүүдийг ялгаруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр энзимүүд нь тэр уургуудыг задлаад үүсгэж байгаа одоо жижиг пептидүүдийн хувьд ялгаатай байж болно гэдэг. Энийг бол одоо бас л ялгаж тодорхойлоход хөрөнгө маань цэвэр хөрөнгө байгаа тохиолдолд биднээс энийг ялгааг нь тодорхойлж болно. Хөрөнгө гээд нийлүүлж байгаа тохиолдолд бол энэ бол нэлээд их ажиллагаа шаарддаг зүйл болчихж байгаа. Тэгээд миний гол хэлэх гээд байгаа санаа юу ах вэ гэхээр энэ бол ялангуяа нөгөө эсгэлж явуулж байгаа, ферментац явуулж байгаа температураас шууд хамааралтай байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр айрган дотор сүү хүчлийн бактери давмгай ургах уу, хөрөнгөний мөөгөнцрөө давмгай ургуулах уу гэдэг маань цаг уураас температураас их хамаарна гэсэн болчихж байгаа байхгүй. Тийм учраас юу гэдэг юм бүр одоо говийн бүсд те юу хийж чаддаг, айр хийж чаддаггүй ч гэдэм юм. 100 тийшээгээ гээл инхээр бас айр хийж чаддаггүй. Эсвэл одоо өвөр Монголд хийж байгаа айраг одоо яг манай энд хийж байгаа айрагнаас үлдрийн нөхцөлд хийж байгаа ч гэсэн энд хийж байгаа айрагнаас ялгаатай болоод явчихж байна гэл те. Тийм. Тэгэхээр энэ дээр бас технологийн талын бас энэ дээр яг манай хин Балдорж багш шинжилгээ ухааны доктор ажиллаа яг энэ айргны технологиор хамгаалсан байдаг. Тэгэхээр энийг бол хэрвээ өвөр Монголд бол энийг их сайн одоо ашиглаад яг тэр технологийн дагуу одоо тоног төхөөрөмжүүдэд бэлдээд айргны үйлдвэр нээсэн байл л да биднээс бас зочилж очиж үзчихсэн тийм. Тэгэхээр бас энэ өмнө хийгдсэн судалгааны ажлуудыг бас илүү сайн харах хэрэгтэй байна гэж бас бодогддог. Одоо биднээс хөрөнгөн дээр голчлон ажиллаад байгаа нь яг одоо маш сайн шин чанартай ийм тэ биологийн идэвхтэй шин чанартай хөрөнгөнүүдийг гаргаад авчих юм бол функционал шин чанартай шин нэрийн шин бүтээгдэхүүнүүд гаргаж авах тал руугаа илүү сонирхож ажиллаж байгаа гэсэн үг. Шин гэхээр бүр шив шинээр л гаргаж бүтээгдэхүүн гаргана уу гэсэн үг үү? Эсвэл байгаа бүтээгдэхүүн дээрээ дахиад нэмэлтээр ер нь бол шин. Ер нь бол шин. Тийм. Өөрөөр хэлэх юм бол доторх найрлага нь тодорхой гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Химийн найрлага нь тодорхой. Одоо технологийн нөхцөлд тодорхой нэг л шин чанар бүхий тийм бүтээгдэхүүнүүдийг гаргах хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр таны ярианаас бол одоо манай Монголын айраг, таараг, сүв одоо энэ эсгэлэн хүнсний бүтээгдэхүүнүүдэд байгаа сүн хүчлийн бактериуд бол ер нь төстэй. Яагаад тэгэхээр тийм. Одоо энэ дээр бас манай хөд аж ахуйн их сургуулийн Дембрэж академич бас нэлээд одоо судалгаанууд хийсэн Японуудтай хамтраад бас нэлээд судалгаанууд хийсэн байдаг. Яг энэ дээр сүүлийн үед бол ямар судалгааны аргууд гараад ирж байна вэ гэхээр яг тэр шин чанартай бактерийг ялгаж авах гэхээс илүү тий одоо ангилзан хувьд энэ дотор яг ямар төрлийн бактериуд байна гэдгийг ангилзан хувьд тодорхойлцдог метагеномын анализууд гараад ирсэн байхгүй юу. Нуклеин хүчлийн ялгаж аваад энэ дотор юм. Гэхдээ тэр нөгөө организмыг ялгаж авахгүй шүү дээ. Манай лаборатори юун дээр нь илүү их чухал ач холбогдол өгөөж яваад байна вэхээр яг тэр өрмөж шин чанартай өсвөрийг ялгаж авах дээр нь илүү их тулгуурлаж ажиллаж байгаа гэж хэлж болно. Тийм. Одоо бол ялангуяа сүүлийн үед энэ судалгааны тоног төхөөрөмж, техник, арга зүй маш богино хугацаанд биднээс өндөр наривчлалтай үр дүн гаргаж авах аргууд гараад ирчихсэн. Тэгэхээр тэрэн дээр бол энэ аргуудыг хэрэглээд бол биднээс ерөнхийдөө нөгөө өмнө хийгдсэн ажлуудыг давтаад үр дүнгуудыг гаргачих боломжтой гэсэн үг. Тэгээд тэр дотроос шин юу вэ гэдгийг хайгаад байгаа байхгүй юу? Одоо тэр түрүүний хэлсэн антиоксидант шин чанартай сүүчлийн бактери ялгаж авах. Эсвэл одоо антибактериал буюу өвчин үүсгэгч микроорганизмуудыг дарангуулах шин чанартай бактерийг ялгаж авах. Эсвэл одоо даралт бууруулах үйлчилгээтэй пептид үүсгэх чадвартай энзим ялгаруулдаг бактериудыг ялгаж авах гэдэг. Бүр одоо илүү биохим тал руу илүү их одоо эс дотор явж байгаа процесс тал руу манайхан бас нэлээд судалгаа хийгээд байгаа гэсэн үг. Зөв. Би болохоор нөгөө мэдгүй хүмүүсээ төлөөлөл их энгийнээр л асууж иж магадгүй юм. Бид нар ч одоо энэ нарийн ширээнийг мэдгүй учраас тэгээд энэ түрүүн хоёлаа ярьжсэн нөгөө айраг эсгэлтэндээ их чухлаа тий. Яг эсгэх явц нь л их чухал гэдэг байгаа. Энэ дээр одоо нөгөө үйлдвэрийн эсвэл аргаар эсвэл гэрээ аргаар гэсэн ийм ялгаа гарах уу? Үйлдвэрийн арга гэж юу юм байна уу? Ер нь бол яг нөгөө энэ юуны адууны фермод гэдэг их олон гүү нэг дор саагаад манай ч бас тийм сувлын юунууд байсан штэ. Төвд байсан штэ. Дугаа саагаад их хэмжээгээр айргаа үйлдвэрлээд ингэж явдаг байсан. Сувлын газар энэ төр нэгжсэн улсын үйлдвэрийн газар. Тэгээд одоо бол ихэнхдээ
юуны төвшөнд одоо айл өрхийн төвшөнд л үйлдвэрлэлүүд явагдаж байгаа. Яг их хэмжээгээр одоо гүү саагаад их хэмжээгээр одоо үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирээд айраг үйлдвэрлэж байгаа газар бол одоогор бол байхгүй. Тийм. Яг одоо жишээлх юм бол булганы сайхныг савлгаатай айргууд орж ирдэг штэ. Тэднээс чинь тодорхой айл өрхүүд гэхдээ өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд тий тоног төхөөрөмжүүд өөрснөө одоо тодорхой мотортой ингээд хөргөлтийн системтэй юм пермутац явуулах тий эсгэлж явуулах тоног төхөөрөмжүүд сав суулгууд ингээд оруулж ирсэн юунуудыг хийж байгаа. Гэхдээ тэр юунууд бол яг одоо өнөөдрийн орчин үеийн микроорганизм ургуулдаг тэр биореактор гэж нэрлэдэг. Одоо та нар мэднэ пивны үйлдвэрлэлд ашиглаж байгаа реакторууд байгаа шүү дээ. Тийм реакторууд бол ашиглаж хийхгүй байгаа байхгүй юу? Зүүн нь бол яг үхээр хөрөнгө маань тогтвортой яг нэг 3 төрлийн одоо юу гэдэг 2 төрлийн бактери, 1 төрлийн дрож юм уу? Эсвэл 2 төрлийн дрож, одоо 2 төрлийн бактери аваад яг хөрөнгө тодорхой нөхцөлд бол биднээс тийм үйлдвэрлэл хийх боломжтой. Гэхдээ одоогийн байдлаар бол манад тийм юу бол яг их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэл бол байхгүй. Энэ ихэнх нь өрхийн хэмжээний үйлдвэрлэлүүд гэж. Тэг миний үдсэн харснаар бол тийм байлээ. Ер нь яг хинтэд одоо бас манай энэ бизнес эрхлэлтийг залуучууд нөгөө адууны аж ахуй хөгжүүлнэ. Тэр дотроо адууна дээр болохоор гүүний одоо саам тий гаргаж авах цэглүүлэх тийм аж ахуй хөгжүүлнэ гэдээ биднээсээ бас уулзаж явж исэн залуучууд мэднэ. Гэхдээ яг үйлдвэрлэлээ барьчлаа гэдэг бол сонсоогүй. Өвөр Монголд бол би айргын үйлдвэр дээр нь очиж исэн. Ерөнхий технологи нь бол яг үйлдвэрлэлийн төвшөнд. Гэхдээ яг энэ айргын зориулсан 2 янзын реактор ашиглаад тийм босоо олон тэр нэг хөндлөн утгалтай тийм реактор ашиглаад айрг үйлдвэрлэж байгаа юм байлээ. Гэхдээ ам чанарын хувьд бол бас манайхаас арай жоохон ялгаатай. Тэгэхээр энд яг технологи тал руу нь бол биднээс яг энэ өмнө хийцэн хүмүүсийн судалгааны ажил тэр юунуудыг хараад бас боловсруулах боломжууд байгаа. Манай одоо энэ үйлдвэрлэл бизнес хийдэг хүмүүс энтерт бол энийг бол судалж үзвэл бас боломжууд байгаа. Материалууд бол манай их сургуулийн архив дээрч байгаа тий. Энэ нөгөө пробиотик гэдэг одоо хоёлаа ярьж байгаа энэ сүн хүчлийн бактери энэ бүхэн хит их хэрэглэвэл сөрөг тал гэж байна. Ер нь энэ бактерид сөрөг тал гэж байна. Одоо ингээл би хэрэглээл зүгээр л нэг энгийн жишээн дээр хэрэглээл бай л да. Хитрэн гэж байдаг юм байна. Гэхдээ яг ер нь бол нэг түрүүн би хэлжсэн организм бол бүхэлдээ нэг юм бүтэн цогц систем байгаа тий. Одоо хүүхэд төрөхөд эхээсээ одоо анхны пробиотик шин чанартай сүвжлийн бактериудыг гидсний замдаа суулгаж аваад ингээд цаашаа явдаг гэж хэлсэн шүү дээ. Тий. Яг нэг төрлийн бактерийг их удаан хэрэглэх юм бол бас тэр бол бас нэг юу өгнө. Одоо бас тэрэн дээр хийж байгаа судалгаанууд бас байгаад л байгаа л да. Тэгээ зөвхөн нэг төрлийн. Одоо жишээлх юм бол биднээс уламжлалт аргаар бэлтгэдэг сүү цагаан эдээнээс маш олон төрлийн бактериуд авчаад байгаа байхгүй юу? Гэтэл чинь ерөөсөө зөвхөн одоо юу гэдэг нь тэднүүсийг огт хэрэглэхгүйгээр те зөвхөн нэгэн төрлийн одоо бактери хэрэглээд авах юм бол ходод гидсний замд байгаа бактериуд солигдох магадлалтай. Тийм, солигдох магадлалтай гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ дээр бол бас тэр чинь тийм учраас яаж яана вэ гэхээр 7 хоног хэрэглээ зогсоорой. Хэвийн микрофлора хадгалаарай л гэсэн үг болж байгаа байхгүй юу? Тийм. Хүн болгонд өөр өөрийн өвөрмөц микрофлор байгаа. Яг үнэн тийм. Хүн болгонд өөр өөрийн өвөрмөц микрофлор байгаа. Тэгээ тэрэндээ дасан зогцсон хэлбэртэй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо юу гэдэг нь бүгдийг устгаж хаяа тэр хүнийг ариутгаж аваад дөрөв биднээс 100 их 80 гэж ярьсан шүү дээ, тий? Бүх бактерийг арилгаж хаяад тэгээд нэг төрлийн бактери суулгах боломж байгаа юу гэвэл туршилтын амьтдууд дээр бол тийм боломжууд байдаг, хийдэг, тий? Хүн дээр биднээс хэрвээ одоо антибиотик байсан маш их хэмжээгээр хэрэглэжээ. Тэгээд дараа нь ганцхан төрлийн одоо пробиотик хэрэглээд авах юм бол бас асуудал үүсэх магадлал бол байгаа гэсэн үг. Тийм учраас хоол хүнс одоо тэрийг одоо эмчилгээний журмаар хэрэглүүлээд байна шүү дээ. Хоол хүнсний замаар бол орж ирж байгаа нь бол бас арай өөр болчихж байгаа юм. Тий, одоо хоол хүнсний замаар бол нэгэн төрлийн биш нэлээд олон төрлийн одоо микроорганизмуудыг хэрэглэнэ. Сүүгчлийн бактери болгон пробиотик бас шин чанартай биш байгаа байхгүй юу? Тийм үү? Тийм, сүүгчлийн бактери болгон пробиотик шин чанартай биш. Одоо энгийн тарганд байгаа бактериуд дотор дийлэнх нь пробиотик биш бактериуд байгаа. Одоо таргийг бүрдүүлж байгаа дотор. Тийм. Тэр пробиотик шин чанартай гэдэг бактериудын хувьд болохоор тэр нөгөө полисахарид нийлэгжил түрүүн би хэлсэн шүү дээ хэд хэдэн тий хүчил тэсвэрлэх чадвартай, цус тэсвэрлэх чадвартай, полисахарид нийлэгжүүлэх чадвартай тэгээд тэр дотроо бас ахиад биологи идэвхтэй шин чанартай байх юм бол биднээс тэрийг одоо айгүй тийм функционал хүнс хийх гээд
яагаад байна гэсэн үг байхгүй зориод тэр. Одоо Монгол Улсын их сургуулийн тий манай лабораторид нэг 500 гаруй одоо сүүжлийн бактерийн өсгөрүүд байгаа. Тийм тэгээ энийг бол биднээс бас жил болгон нэмээд баяжуулаад тий тэгээд цаашаа ингээд хөгжлөж явдаг. Одоо энэ нөгөө дэлгүүрт байгаа. Эсвэл одоо гадуур сурталчилж байгаа, рекламдаж байгаа энэ пробиотик гэдэг энэ нэршил орсон бүтээгдэхүүн болгон пробиотиктай гэж ойлгож болох уу? За та зүгээр нөгөө мэрэгжлийн хүний зүгээс юу гэж бодож санаж явдгаа бас хэлж өгөөч. Яг уу ийм л дээ. Би бол энэ юуны хувьд гаднаас орж ирж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд гарлал улсынхаа хувьд тухайн улс орондоо шалгагдаад пробиотик шин чанартай гэдэг нь тогтоогдоод тэгээд үйлдвэрлэгдээд манад орж ирж байгаа байцуд гэж. Ялангуяа одоо энэ аптекоор зарагдж байгаа таблет маягаар зарагдж байгаа бүтээгдэхүүнүүд нь шүү дээ. Энэ бол одоо энэ эмийн бацийн зөвшөөрлөгдөж байгаа газар эрүүл мэндийн яамнаас бас тусгай зөвшөөрлөөр орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэднүүсийн хувьд бол ямар нэг асуудал гарахгүй байх. Бусад одоо юугаар орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд ч гэсэн гарлал улсын хэрвээ сайн шалгаад ороод ирвэл тэр чинь нэг үйлдвэрсэн газартай тэр бүтээгдэхүүний талаар те одоо баримт бичгүүтэй юм бүтээгдэхүүн орж ирж байгаа шүү дээ. Яг нь манайд бол харин стандарт нь одоо яг пробиотик мөн биш гэдгийг тогтоодог стандарт бол хараахан одоо бас юугүй байгаа. Байхгүй гэсэн үг байгаа. Тийм. Яг гарлал үүслээр нь тогтоочод байгаа байхгүй юу? Тийм. Жишээлх юм бол хаансаны хөрөнгүүд дээр энэ пробиотик шин чанартай ММУ-тэй одоо сүний үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд нь шүү дээ. Оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол пробиотик. Хэрвээ пробиотик гэд бичсэн олон улсын түвшинд хянан магадлага хийгдсэн том одоо үйлдвэрүүдээс орж ирж байгаа хөрөнгөнүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр бол нэг фактор эргэлзээд байх шаардлага байхгүй байх. Тэр хөрөнгөнүүд дотор байгаа микроорганизмууд бол нөгөө гарын 5 хуруунд багтах тооны л те микроорганизмууд байгаа. Биднээс юуны нөөц байгаад байна вэ гэхээр бүр тэрнээс маш олон өөргөн одоо ийм уламжлалт аргаар бэлтгэсэн эсгэлэн сүм бүтээгдэхүүний нөөц байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр дотроос биднээс юм хайжгаад үнэхээр ашигтай ийм бактери авах юм бол те бүтээгдэхүүн хийх, хөгжүүлэх, тэрийг одоо хүмүүст хэрэглүүлэх талаар л одоо гол зорилготой бас ажиллаж байгаа гэж хэлж болно л доо. Тийм. Одоо нөгөө нэг сүүн ийм бүтээгдэхүүний харшилтай хүмүүс байдаг да. Одоо лактозын хэрэгжилж болохгүй гэдэг ингэдэг ч үлээ нэг ийм харшилтай хүмүүст бол энэ сүн хүчлийн бактерийг бол ойртож хэрэггүй. Энийг яаж нөхөж авах вэ? Нөгөө уух юугаар л нөхөж авах нь байна. Энэ нэг хоёр ойлголтыг манай хүмүүс холиод байдیں۔ Нэг нь болохоор одоо сүүний диатез гэж хүүхдүүдээр гараад байдаг шүү дээ тий. Үнэний сүүхөөр харшичдаг. Яг тийм. Ингээд нүүр мөрөн загтнаад улаагаад тий харшлагддаг гэд. Нөгөөх нь болохоор лактоз интолеранс гэдэг лактозын үл твчилтэй гэсэн ойлголт. Лактоз сүний сахар хэрэглэхээр гидсэн дүүрээд идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дэр нэлээд хоёр хөндлөн өөр ойлголт юм. Яг сүүний үнэний сүүхөөр харшдаг хүүхдүүдийн хувьд болохоор үнэний сүүний уургаас харшиж байгаа юм. Хүний уург биш, мал амьтны гадны уург хүүхдийн биед ороод ирэхээр харшлын уурал өчөж байгаа байхгүй юу? Зөв. Тийм. Тэгэхээр тийм хүүхдүүд дээр бол биднээс тэр сүүг бас өхөн буруу гэсэн үг. Эсвэл тэр сүүний харшлын үсгээд байгаа уургийг зайлуулсан тусгай тийм сүүн бүтээгдэхүүнүүд байдаг болсон. Тэрийг өгч болно гэсэн үг. Тэгэхээр тэр бол нэг өөр ойлголт авах гэдэг шүү дээ, тийм. Нөгөөх нь болохоор яадгүй гэхээр сүүн дагуулж байгаа уург биш сахар байгаа байхгүй юу? Уг нь бол хүмүүс чинь ер нь одоо хүүхэд ихээс төрсний дараа эхний одоо 6 сард маш өндөр идэвхтэй сүүний сахарыг задлах чадвартай байдیں۔ Лактозыг задладаг чадвартай гэсэн үг. Тэгэхээр одоо хүүхэд тэр лактозоос бол ямар нэг асуудал үүсэхгүй нэ шүү дээ. Тэгэл ээжийнхээ сүг ууж хахад гэсэн үг тийм. Ээжийн сүг чинь хүний сүг чинь нэг баг 6% хүртэл айгүй өндөр лактозтой. Үнэний сүг чинь 4 байдаг. Гүний сам чинь 6% хүртэл байгаа гэдэг байхгүй. Нилээд өндөр чихэрлэг амтай тийм. Тэнгүүт тэр лактозыг ууж байгаа хүүхдэд ямар ч асуудал үүсэхгүй. 6 сар хүртэл. Хүн нас ахиад ирэх тусам яадгүй гэхээр нөгөө лактозыг задлаад одоо тэр чинь сүүний хүчил болгоч нь гэсэн үг шүү дээ. Тэр энзимүүд нь идэвхтэй алдаад эхэлдэг байхгүй. Тэр чинь биднээс ингэцний замд байгаа цуснд байгаа энзимүүд гэсэн үг. Тийм. Тэнгүүд тэр энзимийнхээ идэвхийг алдаад эхлэхээр яг тэр нөгөө сүү ухаа ойлоод өөр хоолнд шилжчихэж шүү дээ. Хэрвээ анзаарсан бол настай хүмүүс сүйтэй цай уухаар гиз дүүрээд гэдэг тийм. Лактозоос болоод хэрэг хямрал үүсэж байгаа бол лактоз шингээхгүй байх юм бол тэр сүү уухаар гиз дүүрдэг хэлбэр чинь л байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр хэрвээ тэгэх юм бол харин эсгэлэн сүм бүтээгдэхүүн хэрэглэл. Нөгөө тарг айргаа хэрэглэл. Ягаад тэгэхээр тарг айргийн дотор байгаа тэр 6%, 4% хүртэл лактозыг чинь нөгөө бактери руу задлаад хийцэн байгаа байхгүй юу? Задлаа сүүний хүчилж гэдэг юм уу, спирт ч гэдэг юм өөр одоо нэгдлүүд болгоод хувиргачихсан байгаа гэсэн үг.
Тийм. Тэгэхээр тэрийг уухад бол асуудалгүй. Эсвэл ходоод гидсний замд байгаа сүүшлийн бактериуд чинь тэрийг бас задлж өгнө. Тэгэхээр бид нар чинь шал өөр ойлголттой Тийм. явуулсан. Хоёр өөр ойлголт. Тийм байсан. Харшлих нь бол ер нь ихэнх харшлууд бол уургийн гаралтай байхгүй. Хүний организм чинь гаднаас харийн уург ороод ирэхээр тэрийг таниад эсэргүүцэхтэй харшлын уурвал өгөх. Тийм юу. Тэгэхээр тэр хоёр чинь хоёр өөр ойлголт. Нэг нь бол илүү нүүрс ус руугаа, нэг нь болохоор уург руугаа гэсэн хоёр өөр ойлголт яваад байгаа. Тийм байна тий. За одоо энэ сүн хүчлийн бактерийг ангаах ухаанд цааштай одоо яг энэ судалгаанд нь юу ирээдүйдээ харагдаж байна. Энэ судалгаанд ингээд энэ ийм юм одоо бид нэр ингээ хийх гээд судлагдж байгаа. Та түрүүн бас цогц дурдаа явжсэн тий. Тийм. Яг одоо шилэх юм бол ерөнхийдөө болохоор энэ сүүлийн үед бас энэ маш олон тооны бодисын солилцооны өвчлөл одоо энэ харшлын өвчлөлттэй холбоотойгоор ингээд судалгаа хийгээд нөгөө судалгааны аргууд нэрсэд байгаа гэдэг байгаа шүү дээ. Тийм судалгаа хийгээд ихэхээр нөгөө ходоод гидсний замын хэвийн микрофлора гэдэг зүйл чинь айгүй чухал юм байна. Тийм. Тэгээ энэ зүйл одоо хэвийн бэжэж яадгүй гэхээр нэлээд олон тооны өвчлөлтүүдээс сэргийлж болох юм байна гэдэг энэ талтай холбоотой судалгаанууд бас сүүлийн үед их гарч ирээд байна. Тэгээд гидсний зам тэгээд тархитай холбоотой одоо бас маш олон судалгаанууд гарч ирээд байгаа байхгүй юу? Жишээлх юм бол сүүлд биднээсийн оролцож исэн одоо сүүчлийн бактерийн хурал дээр ихэд тавьжсэн маш сонирхолтой илтгэл гэл ингэхэд чинь. Гэхдээ лабораторийн амьтад дээр Паркинсоны өвчний загвар үүсгээд тэгээд тэрийг одоо энэ юугаар сүүчлийн бактериар эмчлэх аргыг одоо боловсруулсан туршилтууд орж ирж байсан. Тэгэхээр яаж яах вэ? Нөгөө хулганаа Паркинсоны өвчний загвар үүсгэсэн, Паркинсоны өвчин үүсгэсэн хулган дээрээ сүүчлийн бактери өгөхөд нөгөө ингээд салгалдаг штэ тий. Тэр нь байх болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр маш богино хугацаанд ерөөсөө 30 минутын дотор тэрийг уулгаад 30 минутын дотор яаж яах вэ? Тэр төв мэдрэлийн системд нөлөөлж байна гэдэг. Одоо тэрний судалгааг одоо хийгээд явж байгаа. Тэрэн дээр одоо пациент авсан айгүй олон судалгааны ажлууд бас гарч ирж байгаа жишээ нэ тий. Одоо харшлууд дээр ч гэсэн түрүүн би бас хэлжсэн энэ арьсан дээр жишээлх юм бол юунууд зарим хүмүүс ингээд нөгөө үнрүүд ялгаатай байдаг штэ. Хүнээс гарч байгаа үнэр тийм. Тэгэхээр яг тэр хүний үнэр гэхээс илүү яг үхээр нөгөө арьсан дээр байгаа үнрүүд байгаа байхгүй юу? Нөгөө микроорганизмуудын үнэр. Тэгэхээр тэрийг ингэж тэр микроорганизм нь хэрвээ эвгүй үнэр авах юм бол тэрийг ингэж цэвэрлчихэд дараа нь гой үнэртэй одоо микроорганизм тэрэнд нь суулгаж өгч гэдэг юм уу. Тэгтээ тэрний ихэвчлэн бас сүүчлийн бактериуд байх жишээ нэ. Тэгэхээр биднээсийн хийсэн сүүлийн судалгаагаар одоо жишээлх юм бол айрган дээр биднээс энэ дэгдэгмийн нэгдлийн судалгааг хийгээд өнгөрсөн жил хэвлүүлсэн. Тэгээ энэ судалгаагаар бол айрган дээр жишээлх юм бол 94 төрлийн дэгдэгмийн нэгдлүүд үүсэж байгаа байхгүй. Одоо яг л тэр айрганы үнэр амт тэр шин чанарыг нөхцөлдүүлдэг. Тэгэнгүүт чинь энэ 94 төрлийн одоо энэ дэгдэгмийн нэгдлүүд хаанаас үүсэж байгаа гэхээр нөгөө микроорганизмуудын бодисын солилцооны явцад үүсэж байгаа нэгдлүүд. Тийм. Тэр чинь айрг гүний самаа субстрат болгоод идэж штэ. Тэгээ тэр явцдаа үүсэж байгаа нэгдлүүд болж таарч байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд ирэхээр яаж яах вэ? Тэр одоо энэ сүүчлийн бактери чинь сүүн дээрээ ургасан ч ходоод гидсний замд ч үрдсэн ч тэр амьдралынхаа явцад маш олон тооны хэрэгтэй витаминуудыг одоо амин хүчлүүдийг, тосны хүчлүүдийг тэгээд дээрэс нь одоо энэ дэгдэмхийн нэгдлүүдийг нийлэгжүүлдэг учраас эргээгээд хүний бие организмд яг аль пункт дээр нь ямар одоо нөлөө үзүүлэх вэ гэдэг нарийн судалгаанууд хийгдэж явж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр энэ тал руу одоо сүүчлийн бактерийг биднээс юу юунд хэрэглэж болох вэ гэдэг маш олон тооны судалгаанууд одоо хийгдээд тийм клиник туршилтууд руу зарим нь ороод тийм амтан дээр туршаад дараа нь хүн дээр туршаад гэдэг ингээд олон туршилт яг эмийн зорилготой болоод ирэхээр тэр чинь нэлээд урт хугацааны судалгааны ажил тийм туршилтууд шаардлагатай явждаг. Хүнс тал руугаа хэрэглэж байгаа тохиолдолд бол биднээс богино хугацаанд хүмүүс төрөх болцоотой байгаа гэдэг байхгүй юу. Тэгэхээр бас тэн дээр бас нэг хоёр ялгаатай байна. Тийм байна тийм. Сүүчлийн бактери биднээс эмчилгээний зорилгоор хэрэглэж гэнэ үү эсвэл зүгээр функционал хүнс болгоо тийм эрүүл мэндийг дэмжих тал руу хэрэглэж гэнэ үү гэдэг бас нэг юм хоёр өөр замаар цаг хугацааны хувьд ч гэсэн ялгаатай хоёр өөр замаар энийг хүмүүст хүргэнэ гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо юу гэдэг нөгөө яг одоо Linux ч гэдэг юм уу те одоо аптекуудад таблеткаар зарж байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд бол нэлээд өндөр хяналт шалгалтаагаар орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд гэж түрүүн би хэлсэн тийм. Тэгэхээр эмч хэрвээ уул гэсэн бол тэрийг уугаарай гэдэг л зөвлөмж байгаа байхгүй юу. Нэмэлтээр чи яаж болж яах вэ гэхээр маш сайн битгсэн те гэрээ нөхцөл бэлтсэн тарг айргуудаа хэрэглэх юм бол тэднээс чинь бас яг уу дэм болно гэсэн үг. Тийм байна тий. Шууд уухаасаа нөгөө
зүгээр л дэм болох юм. Үгүй. Би тэгж ойлгочлоо. Үгүй. Ийм. Яг шууд бол шууд ингээд үйлчлэгээ ихтэй. Маш олон тооны бактеритэй ийм юм гэдэг өгөхөөр ингээд шууд очиод үйлчлэн гэсэн пробиотик гэж хэлсэн бол дан цэвэр пробиотикийг үйлдвэрлэлийн нөхцөлд их хэмжээгээр бэлтгэж чиний эцрээ оруулж чинь гэсэн үг байхгүй юу? Тий. Манай айраг таргийн дотор бол янз бүрийн функционал шин чанартай ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Тий. Тэднэртэйгээ ингээ холилдоо. Тижээлэг эмчилгээний болон тижээлэг шин чанартай функционал шин чанар бүхий хүнсний бүтээгдэхүүн гэсэн ойлголт. Тэгээ энэ бол бас л нөгөө судалгааны шин чиглэл сүүлийн үед их модонд орж байгаа тий. Одоо өмнө нь бол хүмүүс яасан бэ гэхээр одоо тижээлэг шин чанараар илүү их болдог гэсэн байхгүй. Нөгөө уурга яаж авах вэ, нүүрс усаа яах вэ, калори хэд авах вэ гэдгийг их тооцдог байсан бол одоо биднээс яах вэ гэхээр тэр бол одоо тэрнээсээ илүү биднүүсийн эрүүл мэндэд ямар шин чанартай вэ гэдэг дээр их түшиглээд байна шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр тал руугаа бол энэ эсгэлэн сүм бүтээгдэхүүн бол их ач холбогдолтой. Одоо биднээс мэдэн шүү дээ. Одоо хормогон дээр гэл ингэхэд те хаван хөөдөг. Тийм үү? Тэр функц үйл ажиллагаанд байгаа юу? Байгаа. Одоо тэгээд нөгөө хятадын хийсэн судалгаан дээр жишээлх юм бол нөгөө чихрийн шижингийн өвчлөлийн үед гэл те хормог. Тэгээд тэр чинь бүр уург муург болгож жижиг ингээс авлаад бараг л ингээд бүтээгдэхүүн хөгжүүлсэн тэднээс ч маш их хэмжээгээр зарж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо манад бол тийм нөөц болцоо боломжууд айгүйх байгаа. Хөрөнгөнүүд байна, микроорганизмууд байна, тий? Тэдгээрийг шинжлэгийг нэлээд сайн судлаад ингэчих юм бол биднээс бас их тийм сайхан бүтээгдэхүүнүүд гарах бололцоонууд их байгаа л гэж хэлж болж байна л да. Та чихрийн шижин гэсэн чинь яг санагдчихлаа. Хавдар, чихрийн шижин, харшил гэсэн одоо энэ тий өвчлөлүүдэд тий энэний судалгааны ажил бас үр дүн гараад ах шүү хаан тий. Тийм яг тийм тэгтээ одоо шууд очоод одоо жишээлх юм бол хавдрыг дарангуулна гэсэн ойлголт биш ба. Тийм. Өөрөөр хэлэх юм бол биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулад, өөрийн дархлааны системийг сайжруулад, тий хоолны шингэц ингээд бүх юмнуудыг сайжруулсны үндсэн дээр эргээгээд одоо үйлчлдэг, нөлөөлдөг гэсэн тэр тал руугаа хүнс бол ерөнхийдөө нэг тиймэрхүү байгаа байхгүй юу? Зөв. Яг имийн байц шиг биш. Тийм байна. Тий. Би энд бас нэг юм харлаа л да. Сүн хүчлийн бактерийг одоо хоёулаа нөгөө эсэглэн хүнс цагаан эдэг яриад байна. За нэмэлтээр нөгөө бактери гэд шууд уухаар ярьж эмийн хэлбэрээр нь ярьцлаа. Гэтэл жимсгэн дээр гэж бас байх юм. Ногоон дээр байдаг юм уу? Байгаа. Зөв. Тийм. Өөрөөр хэлэх юм бол ер нь одоо вино ингээд хийж байгаа та энэ түүхийг бол нэлээд сайн мэддэг баг тий. Вино ихээр тухайн нутаг болгоны вино өөр онцлог тий. Муж болгонд одоо Франц тэгэхээр муж болгонд винонууд нь өөр. Тэгэхээр виног одоо хийхин тулд яадаг вэхээр ер нь ихэнх хөрөнгөнүүд нь тухайн виног эсгэж байгаа одоо тэр хөрөнгөний мөөгөнцрүүд нь шүү дээ. Тэр нь яг виноныхаа жимсний ус үзмнийхээ гадаргуу дээр амьдарч байгаа. Хөрөнгөний мөөгөнцрийг тэгэл тэрийг эсгэхээр тэгээ явчихна. Тэгээ цаашаа тэр нь чи эсгээд ингээд үнэр амттай нэгдэл үсгээд сайн чамжи вино гардаг штэ тий. Яг тэрнтэй адилхан юунууд гарч ирж байгаа нөхөр одоо манад ургаж байгаа төрөл бүрийн жимсгэн юунууд ч өөрснөө тодорхой хэмжээний бактериудыг агуулдаг юм. Их олон янзын бактери агуулдаг. Тэр дотроос биднээс жишээлх юм бол сүүчлийн бактерийн сонирхоод судлаад байгаа байхгүй юу? Тийм зөвхөн сүү цагаан эдийн дотроос төдийгүй жимсгэн босод одоо хүнсний ногоонууд дээрээс сүүчлийн бактери хүнсний үйлдвэрлэлд бас юунд их хэрэгэлдэг вэ гэхээр жишээлх юм бол нөгөө байцаа дарахад та хэд мэдж байгаа бол тийм үү? Эсэглэн. Тий, одоо байцаагаа хэрчээд тэгээд биднээс давслаад тэгээд дарчдаг штэ. Тэгэхээр тэнд амьдарч байгаа сүүчлийн бактериуд нь өөрснөө үржээд тэгэнгүүтээ тэр чинь сүүний хүчлээ үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээ үүссэн сүүний хүчил нь бусад микроорганизмыг ургуулахгүй муутахгүй гэсэн үг. Хэрвээ зөв иссэн байцаа байх юм бол тэнд сүүний хүчил үүсгээ тэр нь болохоор нөөцлөгч бодис болчихж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ гоё эсгэлэн амттай тий. Тийм тэр одоо хүнсний технологид бол сүүний хүчлийн бактерийг одоо энэ жимс хүнсний ногоог дарахад тэгж бас их өргөн хэрэгэлдэг. За нөгөө нэг одоо Европт бол хамгийн чухал хэрэгэлдэг хэсэг нь болохоор энэ махан бүтээгдэхүүнийг боловсруулахад сүүчлийн бактерийг өргөн хэрэглэдэг. Энэ бол манад бол бас махыг бол тэгдгүүл дээ биднээс ч өвөл одоо борцоо игээд авчдаг болохоор махыг тэгж нөөцлөх хэрэг байхгүй. Түрүүн ярьцлага эхлэхэд би хэлжсэн сүүн бүтээгдэхүүнүүд урт удаан хугацаанд хадгалахын тулд одоо энэ технологи боловсруулсан гэдэг шиг одоо нэлээд дулаан халуун газар махаа удаанаар хадгалахын тулд сүүчлийн бактериэр эсэгдэг гэсэн үг. Одоо тийм маха, хяма тийм сүүчлийн бактериэр эсгэж байгаа байхгүй. Одоо гахаан маха гэхэд чинь л Францд, Италид, Испанд энэ төр чи бүгдээрээ нөгөө та харсан бах нэг юм
гахамах зүсэд улаан юу зөрчидэдэг ш нэг хатаацсан юм шиг махна тий. Тэднээс чинь дандаа сүүшлийн бактериар эсгэж байгаа байхгүй юу? Утангууч яах вэхээр махны чин гадна талаар ингээд бүрхүүл үсгэнэ штэ. Хүчил дурагч хэрэгэлдэггүй микроорганизм урагчаар тийм CO2-ын бүрхүүл үүсчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь тэр дотор сүүшлийн бактериуд ургана. Тэгээд мах ер нь хизээ болсон гэж тооцогддог вэ гэхээр уургууд нь гидролизд ороод задарчих юм бол болсон тооцогддог. Биднээс чанах үед болохоор уургийг одоо дулааны аргаар задлчихж гэнэ гэсэн үг. Тэгээ мах маань болчихж гэнэ гэсэн үг шүү дээ, тий. Сүүшлийн бактериар бактери ургуулаад тэр махыг давсалж агаад утаад ингээд тавьчихаар тэнд сүүшлийн бактериуд үржээд тэднээс чинь уург задалдаг энзим ялгаруулдаг байхгүй юу. Тэнгүүд махны чинь том нөгөө уургуудыг задлаад богино пептидүүд болохоор тэр чинь аманд уусчих гэнэ гэсэн үг. Одоо нөгөө пиццаны бяцлаг басан шүү дээ, тий? Тийм байна. Монгол бяцлаг яагаад одоо пиццан дээр тавихаар хайлтгүй гэхээр казены том уург байгаа байхгүй юу? Хэрвээ тэрэн дотор нөгөө бактери хийгээд энзим хийгээд уургуудын жижиг таслаа тавьчих юм бол температур жоохон нэмэгдэхэд тэр хайлна гэсэн үг. Тийм. Тэгэхээр уург боловсрно гэдэг зүйл чинь эргээгээд уургийг биднээс хэр богинохон болгож задлсан бэ гэдэгтэй л холбоотой байдیں۔ Тэгэхээр заавал тэрэн дээр өндөр температураар боловсруулалт хэрэггүй бас яах нь энзимийн боловсруулалт ээж болно, бактериар боловсруулж болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө хямуудаа ч гэсэн тэгж боловсруулдаг. Барууны одоо Франц энтрийн тэр юуны хямнууд дээр бас тийм сүүшлийн бактериар боловсруул. Тийм учраас тэднээс нэлээд хүчлэгтэй хямууд нь. Манайх бол манад орж байгаа хямны технологиуд дээр бол хвчлэн биднээс нөгөө нитритийн давс хийдэг штэ. Нөөцлөгч болгоод. Нөгөө талд нь нөөцлөгч нь сүүчлийн бактери аахгүй бактериудын үүсгэсэн. Тийм учраас удаан хугацаанд хадгалж болно гэсэн үг. Манайх бас сүүчлийн бактерийг хэрэглэж болох юм байна штэ. Тийм болон тэр технологи бол харин ёстой тогтцсон юуны технологиуд байгаа. Та нөгөө Францад судалгаа хийсэн гэсэн тийм докторийн ажлыг докторийн ажлын судалгааг тэндээ хийсэн. Яг юун дээр судалгаа хийсэн бэ? Сонин санагдал. Тийм яг миний судалгаа бол энэ айраг таргнаас ялгаж авсан сүүчлийн бактериудын биологийн идэвхтэй уурга пептидийн судалгаа юм. Тэнд бол айраг гэж байхгүй шүү дээ, тий? Тийм биднээс бол яг тийм эндээс нөгөө өсгөрүүдээ дээжүүд аваад явчих байгаа байхгүй юу? Тийм Монгол айрагны. Тийм Монгол айрагны одоо энд ялгаж авсан өсгөрүүд дээрээ тэнд одоо тоног төхөөрөмжөөнүүдийг ашиглаад судалгаа хийгээд өгүүлэлүүд хэвлүүлсэн байгаа. Тийм диссертацаа бичсэн. Тэгээд тэр бол яг аргагүй тухайн үедээ болж одоо нэлээд олон жилийн өмнө болчихлоо л да тий. Яг айрагнаас ялгаж авсан анхны одоо ийм бактерицидны шин чанартай маш идэвхтэй пептидүүдийг ялгаж авсан ажил байдаг. Тийм. Зөв. Таныг сая ингээд бүтээгдэхүүнүүд Францад, Германд ийм гэдээ ярьжсэн чи би ингээд бодлоо л да. Нэрэ германчууд өөрсдөө бас нэг тэр даршилсан байцаагаа их хийдэг. Энэ бол ерөөсөө л нийлгүйтэй эслэг тэгээ бас нэг бактериуд маш их байна л гэсэн үг шүү дээ. Бактери их байна гэдэг нь нөгөө талаас яаж яах вэ гэхээр уург ихтэй болчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм. Зүгээр дам байцаанд дах тий уургийн хэмжээ бактери ургуулад даршилсан байцаанд уургийн хэмжээ хоёр бол ялгаатай. Тэгэхээр илүү одоо тэжийлэг хүнс болчихж шít. Тэгээ бактери ургахтаа тэнд веген төрлийнч гэдэг юм уу тий олон тооны одоо витаминуудыг үүсгэн маш олон тооны одоо нөгөө үл орлогдох амин хөшлүүдийг үүсгэн. Зөв. Францад бол виногоо жишээний ингээд яг сонирхуулаад хэлэхэд улс орон болгонд өөрт нь байгаа хамгийн их байгаа түүхийдээ ашиглаад одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүдийг хийцэн байдаг. Тэгэхэд юун дээр биднээс их жишээ авч ярьж болдгоо гэхээр жишээлх юм бол спирт байгаа байхгүй юу? Монголчууд спирт ер нь спирт арх. Монголчууд архиа юун дээр үнсэлж гаргаж авдаг байсан бэ гэл. За чи юу гэж бодож байна? Бас цагаан идэв шүү дээ. Тийм шүү дээ. Тийм монголцуудад ер нь хоол хүнсэн дотор хамгийн их хэмжээгээр агуулгажсэн зүйл нь болохоор спиртийг гаргаж авахын тулд сахар хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ монголчуудын хоол хүнсэн дотор хамгийн их сахартай зүйл нь юу байсан байх нь вэ? Сүү. Бусдууд нь бол нэг мах цаханд бол бага штэ тий. Тэгэхээр тэр сүүнийхээ сахарыг эсгээд арх одоо нэрмэл арх гаргаж авдаг байсан байна. Гэтэл чин зүүн өмнөд Азийн орнуудад болохоор хамгийн их элбэг олддог сахар агуулсан нэгдэл нь юу ах нь вэ? Цагаан будаа тий. Цагаан будааныхаа эсгээд арх гаргаж авчихна. Гэтэл чин саяны хэлсэн те Орос руу гээд ингээд ирэхээр нэг бол улаан будаа, нэг бол төмс нь илүү их байгаа байхгүй. Цагаан будаа сүү энтрэгш те. Үндсэн суур субстрат болж байгаа гэсэн. Тэгэхээр улаан будаа юм уу төмснөөс спиртээ гаргаж авч, архиа гаргаж авч байна. Цаашаага гээд ингээд ирэхээр нөгөө ёстой вино жимсэн те алимж гэдэг юм уу
усан үзмж гэдэг юм. Тэгвэл тэрэн дээрээ үнслээд тэрнийхээ сахарыг эсгээд одоо виногоч гэдэг юм уу те коньякч гэдэг юм уу гаргаж авдаг. Ингээд улс орон болгонд нэг өөр өөрийн технологи юм хөгжүүлсэн. Одоо жишээлх юм бол бүр Өмнөд Америкт гэл инхээр нүүрс усны гол их үүсвэр нь юу байж таарч байна вэ гэхээр одоо алоэ байдаг штэ 100-аас тэр нөгөө тэр чи их ургадаг. Эсвэл одоо чихрийн нишинг. Тэгэхээр чихрийн нишингээ эсгээд гаргахаар тэ нөгөө ром дарс гэлээдэг штэ сахар. Нөгөөх нь болохоор одоо текилач гэдэг юм уу тий. Тэгэхээр улс орон болгон өөрт байгаа хамгийн хямд үнэтэй нүүрс усыг эсгээд архиа гаргаж авсантай адилхан яг тэрнтэй адилхан одоо цуу хүчлийн бактериудыг ашиглаад цууны хүчил гаргаж авсан технологитой. Тий. Тэгээ загснасаа цуугаа гаргаж аван цагаан будаанасаа шар буурцгнаасаа гэл тий зарим хэсэг нь алимнаасаа усан үзмнээсээ цуугаа гаргаад авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнсний технологи тэгээ хөгжиж ирсэн түүхүүдийг судлахаар бас их сонирхолтой. Тийм байна. Тий. Тэгэхээр монголчууд бол биднээс лактозынх нь сахарын нь гол их үүсвэр сүү эс учраас сүүгээ ашиглаад одоо ийм бүтээгдэхүүн хийж байсан гэсэн тий. Харьцангуй уураг биднээс ч ихтэй ард түмэн байж таарад байгаа байхгүй юу. Тий. Гэтэл чи нөгөө саяны энэ юунаас хэлсэн бэ гэхээр нөгөө байцаа тий. Байцааг дараад бактери ингээд үржүүлээд инхээр бас уургийн хэмжээ бас тодорхой хэмжээгээр дарсан байцаанд тий витамины хэмжээ одоо шимт чанар нэмэгдэнэ гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тийм байна. За ерөнхийдөө бол би танаас асууя гэсэн асуултууд маань бүгдөө л яригдчихлаа. Бараг намайг асуугаагүй байж та ингээ бүгдийг нь бол айгүй гоё яриад өглөө. Тэгээд магадгүй одоо төгсгөлд нь би асууж авчаагүй таны бас яритаа гэд үлдчихсэн зүйл байж магадгүй юм гэж бодоод тэгээд яг энэ үлдсэн хугацааг танд зориулъя та. Тэгээд тийм хэрэг үлдсэн зүйл байгаа бол ярьж байна. Одоо бол хоёулаа тийм ерөөсөө л ингээд үндсэн сэдв маань энэ сүүн хүчлийн бактери тий. Тэгээ Монголын цагаан эдэ тэр дундаа айраг тараг гэдэг ингээд тий энэ дээр яг юуг тодруулж ярих гэж бодсон бэ гэхээр ер нь түрүүний би саяны яриан дээр монголчууд биднээс маш их хэмжээний уург тий. Уургийн гаралтай түүхийтэй улс орон. Хүнсний зориултаарч байна, аж ахуйн зориултаарч байна. Ер нь одоо маш их хэмжээний мад аж ахуйн гаралтай одоо уургийн бүтээгдэхүүн маш ихтэй байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд тэрийг боловсруулахад одоо шинэ үеийн технологиудыг оруулж ирэх. Тэгээ нарийн одоо өндөр одоо ийм технологиудыг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Ахиаж яаж яана вэхээр уургийн гаралтай бүтээгдэхүүн дотроос биднээс маш олон янзын биологийн идэвхтэй нэгдлүүдийг гаргаж авч ирж болно. Тийм. Түрүүний хэлсэн эмчилгээ, тэжээлийн зориултаа маш олон тооны одоо биологийн идэвхтэй уург пестицидүүдийн судалгааг бас зайлшгүй хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Биднээс түүхийд нь байна, олон улсын түвшинд технологи аргууд нь байна, мэржсэн боловсон хүчнүүд нь байна тий. Тэгэхээр биднээс одоо энэ дээр бас нэг үйлдвэрлэлүүд маань нэлээд сайн хөгжөөсэй гэж боддتي. Тий. Биднээс одоо хаягдл болгоод байхааргүй хэмжээний тий олон янзын уургийн их усэр байгаа. Энийгээ боловсронгуй болгох, энийгээ одоо цааш нь үнэтэй бүтээгдэхүүн болгох тал дээр одоо зайлшгүй ажиллах шаардлагатай юм уу гэж бодогдоод байдаг. Тэгэхээр энэ дээр бас энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс төр засгийн зүгээс ч гэсэн тий судалгаа шинжилгээ хийж байгаа байгууллагууд ч гэсэн энэ дээр бас нэлээд анхаарч ажилласаа гэж бодож байна. За Монгол Улсын их сургуулийн одоо биологийн тэнхимийн биохимийн хөтөлбөрийнхний хувьд болохоор биднээс бас энэ талын судалгааг бас энэ талын одоо сургалт судалгааны ажлыг одоо хөгжүүлэх энэ талаар одоо мэргэжилтэн бэлтгэл талаар бол бас нэлээд хүчин чармаал тавьж ажиллаж байгаа. Тийм. Тэгээ цаашаад ч одоо энэ тал дээр аль тал дээр нь биднээс хамтарч ажиллах боломж болцоо бол байгаа гэсэн үг. Нэлээд хангалттай олон тооны мэргэжилтэнгүүтээ байгаа учраас тийм. Биднээс нөгөө сүүшлийн бактери бол нэлээд ярьчлаа шүү дээ. Тэр бол ойлгосон баг. Нөгөө нэг үлдээд байгаа зүйл бол яа харахгүй биднээс энэ уурхтай холбоотой хэсэг дээр тийм. Манай лабораториуд бас энэ тал дээр нэлээд нээлттэй шүү гэсэн. Тийм мессеж өгөхийг хүсэж байна да. Тэгэхээр одоо ер нь бол энэ үүнтэй холбоотой салбарууд байгууллагууд хөгжих ёстой хөгжих ёстой байна. Хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстой байна тий. Улсаас ч гэсэндээ энэ тал дээр анхаарах ёстой тий. Яг тэгэхээр биднээс түүхийд нь байгаа байхгүй баялагын байна, түүхийд нь байна. Одоо мэргэжилтнүүд хангалттай олон тооны залуучууд гадаад дотоод сураад төгсөж байна тий. Тийм. Тэгэхээр энэ дээр биднээс яа харахгүй нөөц болцоо байна л гэсэн үг. Тийм байна. Энэ дээр одоо яа харахгүй санхүүжилт. Гэхдээ тэр санхүүжилт бол заавал төрөөс гэж бас хэлэх шаардлагагүй. Хувийн эвшлийнхний хувьд ч гэсэн одоо энэ талын судалгаануудыг хийх, бүтээгдэхүүн хөгжүүлэх те. Тэгээд цаашаа олон улсын зах зээлд гаргах нөөц болцоонууд бол их байгаа.
Манай дээр ер нь энэ одоо энэ судалгаа хийхэд ашиглагдах одоо бусад одоо технологиуд тий багаж өөр юу гэдгийг тий энэ хангалттай байж чадж байгаа юу? Гэхдээ яг энэ бол бас нэг ийм асуудал та. Бүх судалгааг Монголд бас хийх зайлшгүй шаардлагатай юу гэхээр бас асуулт. Өөрөөр хэлэх юм бол сая би хэлсэн шүү дээ тий. Яг идэвхтэй өсгөрүүдээ авч яваад биднээс Франц судалгааг хийж болж байгаа байхгүй юу? Одоо уураг дээр ч гэсэн ялгаагүй биднээс маш олон судалгааны ер нь бол нэлээд олон судалгааны захиалгад ажлууд энэ төр хийдэг. Тэрийг заавалчгүй бүгдийг биднээс судалгааны дизайнаа гаргаад төлөвлөлтөө гаргаад үндсэн суур ажлуудаа энд хийчээд анхан шатны цэвэршүүлэлт энтрээ хийчээд олон улсын одоо магадлал итгэмжлэгдсэн лабораториуд руу явуулаад юунуудаа хийлгэж болж байгаа. Тэр нь одоо бүтэн багж аваад ингээд одоо шинжилгээ хийснээс хамаагүй хямд тусчдаг байхгүй юу? Анхан шатны боловсруулалтыг бол хийх ёстой. Одоо шаардлагатай лабораторид байх ёстой багжууд бол зайлшгүй байх ёстой. Тэгээ их сургууль бол сүүлийн үед бас хөрөнгө оруулалт юунууд бол ялангуяа одоо мянган инженерийн төслөөр биднээс одоо сүүлийн 2 жилд одоо тоног төхөөрөмж бол нэлээд сайжирч байгаа. Тийм. Тэгэхээр анхан шатны юунууд бол хийчих болцооднууд бол нэлээд нэмэгдсэн гэж хэлж болно. Тийм. Тэгэхээр энэ дээр бол биднээс аль талаасаа манай лабораторийн хувьд ч гэсэн хамтарч ажиллах одоо бүрэн болцоотой. Тэгээ хүн хүчний хувьд, боловсон хүчний хувьд, нөөц болцооны хувьд, тэгээ туршлагын хувьд ч гэсэн болцоотой гэж хэлж болно. Тийм байна тий. За ингээд хоёлаа өнөөдрийнхөө яриагаа энд өндөрлөе тийм ээ. За баярлалаа. Тэгээ манай студид ирээд ийм сайхан сонирхолтой тэгээд маш олон хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгсөн танд гялалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн ажилд нь өндөр амжилт хүсье. Өнөөдрийнхөө подкастыг энд хүрээд өндөрлөж байна. Үзэгчтэй, сонсогчтой. За өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн профессор, доктор Бат Жаргал оролцлоо. За бидний ярилцлага энэхүү сэдв маань та бүхэнд хэрэгтэй бөгөөд сонирхолтой байсан бахаа гэж бодож байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.